нарийн яриуд мөнгө л байдэн шүү. Олон юм юу яриад ардчил марчил элдв юм юу ч яриад ямар ч юм яриад хэрэггүй. Зүгээр мөнгөгүй бол энэ улс Монгол хинч биш. Одоо Монгол чинь ядуу улсд орсон шүү дээ. Тэр Чингис Мингис ямар ч хамаа байхгүй. Мөнгөгүй. Тэгэл дуусаа. Мөнгөгүй бол хүн бол ер нь одоо хүн биш болчиход байгаа шүү дээ ер нь. Дэлхийн өнцөг буланбуур тархан суугаа бүхий л монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Экспертийн яриаг энгийнээр хүргэдэг Property podcast-ийн маань энэ удаагийн зочноор та бүхний танил гишүүн асан Гүндал ах маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу. За Гүндал ахтай би манай өнөөдрийн дугаарт оролцож байгаад их баярлж байна. Тэгээд Гүндал ах маань өөрийнхөө багын түүгээс хаваалцчих. Энэ багтаа та ямар байв, хаана байв? Энэ талаар бол бид маш их мэдхийг хүсэж байна. За би маш товчхон ярий тэхүү. За баг манай монголчууд мэдэн дээ бүгдээрээ. За би Хөвсгөл аймгийн Хатгал хотод яг далайн ээжийн эрэг дээр төрж өссөн. За далайн ээж буюу Хөвсгөл далай бол одоо миний угаасан ус. Одоо тэр нутаг бол одоо миний одоо унсан газар тий. Тэгээд би тэнд зөвхөн төрж одоо төрөөгүй тэнд бас ингээд өссөн тий. Бүр ингээд 18 нас хүртэл би далайн ээж дээр загсыг барьж усанд нь сэлж тэшүүрдэж канкидэж одоо тэнд өссөн. Ийм сайхан нутагт өсснөөрөө би бол бахархаж явдаг шүү тий. Тэгээд бас нэг бас хэлчмээр зүйл юу гэхээр 11 хүүхэдтэй айлын би одоо 8 дахь хүүхэд юм байгаа. За тэгээ 8 дахь хүүхдний хятадаар баа гэдэг гинэ. Баяжуулах гинэ тий. Тэгээд би бас одоо баяжуулах хүүхэд юм байлгүй одоо ямар ч байсан гэр бүлдээ хамгийн түрүүн бас бизнес эрхэлж овоо гайгүй орлого морлоготой ингэж болгож исэн хүн би юм байгаа. Тэгээд миний бага нас бол Хөвсгөл далайн эрэг дээр гоё өссөн. Хадгалын 10 жилд одоо хамгийн мундаг нь байлаа, онц сурдаг нь байлаа, тооных нь одоо аварга нь байлаа. Тэр байтугай саксных нь багийн капитан команд сургуулийнхаа одоо саксны багийн ахлагч байлаа. За бүх юмных нь аварга байлаа. Одоо ийм л нэг тийм олуула. Тэгээ тэр гоё далайн эрэг дээр тэгээд онц сураад одоо амжилттай гоё ингэж бужигнаж одоо бага насаа гоё өнгөрөөсөн дөө тэнд. Энэ бол спорттооч тий. За бас хичээл сургалт. Оо супер од тий юун Хөвсгөлдөө би юун одоо Хатгалда би чинь одоо аймагт одоо супер од нь байлаа шүү дээ тий. Би ч одоо бас шатар сайн тоглоно, сакс сайн тоглоно тий. Тэгээ одоо бүх төрлийн спортын хийн. За тэгээ сурлага онц тэгээд 1982 онд би 10 дугаар ангид төгсөөд тэгээ тэр жил ингээд анх удаага тэгсэн юм. Одоо Монголд нэг тийм систем хэрэгжүүлсэн юм байна лээ. Хүүхдүүдийг 3 дугаар ангийн дундч дүн, 8 дугаар ангийн дундч дүн, 10 дугаар ангийн дундч дүн дээр нь нөгөө конкурсийн дундч дүн тавиад тэгээ тэр бүгдийг нэмээд Хөвсгөл аймгийн одоо бүх хүүхдийг жагсаасан. Мэдээж одоо Монгол даяар бас тэгж жагсаасан байлгүй. Тэгсэн чинь би Хөвсгөл аймагт номер 1 хамгийн урд зогссон гэд боддоо. Тэр бүх дүнгээрээ нэгөөсөндөө аймгийнхаа хамгийн мундаг сурагч нь болж байгаа байхгүй. Хөвсгөл аймаг чинь нөгөө хамгийн олон хүнтэй аймаг гэдэг шүү дээ тий. Тэгээд би энэ Германы бэлтгэл гэдэг тийм хуваарийг хамгийн урд зогсоод авч ирсэн. Тэгээд би тэрүүгээр их бахархтай. Би ч одоо аймгийнхаа одоо супер одоо одон юм байна тий. Хөвсгөл аймгийн одоо тэр конкурс өгсөн бүх хүүхдүүд миний ард ингээд зогссон тий. Миний урд юу байсан? Миний урд юу байсан бах уу? Ингээ бүх хүүхдүүдийг жагсаахад агаар тий. Агаар байлаа. Тэгэхээр миний ойлгосоор та бол баг одоо жигэнсэн дунджаар тий. Бүх цаг үеийнхаа дунджаар орсон юм байна. Нэг удаа одоо конкурс өгөөд шууд одоо нэгт ч юм ороогүй юм тий. Өөөсөө багасаа л орсон. Би угаасаа 100% онц сурдаг тийм л хүүхэд байлаа. Бүх юмных нь авраг байлаа. Бидний таны түүхийг урд нь сонсч байснаар бол таныг Германд хоёр аваад одоо ангаахаар сурж ирсэн гэдэг хүмүүс одоо бүгд л мэддэг. Тэгэхээр тухайн үед одоо Хөвсгөл аймгаас шууд одоо юунаас Германлоо сурсан юм биш үү? Тэр үед ер нь Монголын топ одоо тухайн үед онцлог бүгд Герман руу ямар сургуульд та ер нь тухайн үед явж ирсэн бэ? Тэгээд тэнд ингээд хуваар ирсэн чинь Германы зүгээр инженерийн бэлтгэл гэдэг хуваар ирсэн. Тэгээд би хотод ирээд нэг жил энэ их сургууль дээр бид нар бэлтгэл хийдэг байсан. Тэгээд тэндээ одоо нэг жилийн сургалтынхаа дараа шалгалтаа өгөөд ямар сургууль авах уу гэхээр би одоо эмчийн
одоо тийм ангид орё те ангаах авъя гэд ингээд авч байсан. Тэгээ энэ дээр би бас нэг хөөрхөн юм хэлчихье. Миний дараа миний хоёр дүү Дэлгэр далаа инхтэй гээд хоёр дүү маань бас Хөвсгөл аймагта тэргүүний сурагчд одоо бас байсан ах шигээ те. Залгамжлаад хоёулаа манай Германд ирсэн шүү дээ. Тэгээ хоёулаа сургуулаа төгсөөд явсан те. Тэгээ би их баярлалтай. Манай аав бол жирийн ажилчин хүн. Ээж маань ялгаа байхгүй те. Дарга марга биш те. Аав маань ангийн усны мэрэгжилтэн өндөр ламжуу гэдэг хүн байсан. Тэгээд тэр одоо ажилчин хүний хүүхэд ингээд те 3 хүүхэд нь ингээд шалгараад яхаар байхгүй одоо сурлагаараа шалгархаар тэгэл Хөвсгөл аймагт ирсэн одоо Германы бэлтгэлийн 1 юм уу 2 хуваарийг тэгэл шалгалтаа өгөөл манайхан авдаг те. Ингээ миний хоёр дүү одоо Герман дараас ирс сурсанд би бас их бахархтیں۔ Тухайн үед бас их шудраг байсан байгаа юм те. 3 хүүхэд явна те. Тэгээ 3-аа сургуулаа төгсөөд буцсан те. Намайг чинь бас ингээд юу яасан штэ. Наадах чинь 8 хийгээд сургуулаасаа хөөгдсөн гинлээ мэнлээ гэж бөөн юм цуу яриа ингээд муухай юм гэж одоо 20 хэдэн жилийн өмнө намайг гишүүн болсны дараа их тараасан штэ. Яа тэгэхээр намайг 8 чинь гээд мэддэг. Германд байхдаа энэ чинь 8 хийдэг. Угаасаа тийм Монголд чинь би бас 8 хийж ирээд 90 онд ч бас божигнуулж байсан шүү дээ. Тэгэнгүүт нөхдөө за энэ 8 хийсэн нөхөр яг ер нь 8 хийсэн нөхдүүд голдоо хөөгддөг байхгүй юу? А би гол нь нөгөө онц сурдаг бас толгой сайтай хөөгд чинь 8 хийсэн ч хөөгдөхгүй байгаа байхгүй юу те. А тэрийг нөхдүүд бодохгүй энэ хөөгдсөн гэ. Тэгээ яг сүүлд нь нөхдүүд нөгөө бас үнд гүйцэгдсэн л дээ. Ягаад тэгэхээр миний ард урд надтай хамт төгссөн өчнөө одоо хүүхдүүд байна те. Сүүлд нэг манай Германаас Хаалын хотын би чинь Хаалын ангаахын их сургууль төгссөн шүү дээ. Хаалын нөгөө их сургуулиас Монголд ингээд бас жил болгон хүмүүс ирдэг байхгүй юу. Тэгээл энд сургуулаа төгссөн те Хаалыг төгссөн оюутнуудтайгаа уулзалт хийн те. Тэгэхээр чин намайг ч хамгийн түрүүн ураад ганц одоороо одоо үг мөг хэлүүлээл энэ одоо манай Хаалын сургуулийг одоо би ч бас сургуулаа онц төгссөн гэдэг байгаа шүү дээ. Онц дипломтой те. Тэгэхээр хүмүүс айгу үнэмшдэг. Энэ айгу баян байсан те. Би ч айгу баян байсан баг. Зүгээр 8 хийдгүү супер баян байсан те. Тэгээ супер баян хүн тэгээ төгсөөд гараад ирчээд Монголд ч ингээд тэр чинь 90 онд чинь би чинь бас нэг баянаараа гайхуулаад би чинь яг өнгөрөө хүн шүү дээ ер нь те. Хизээч дийлдэж яваагүй хинээс ч айж яваагүй тий онц сурдаг зодооч одоо ер нь 9 жидэн гүйцсэн л нөхөр байсан л та тий тэгээд тэгэнгүүт л нөхдүүд энэ амар баян энэ амар 8 ээжсэн нөхөр лав сургуулаасаа хөөгдсөн гэдэг ингээд 83 4 онд баг явсан юм шүү дээ та тий би чинь 83 онд Герман явсан шүү дээ 83 онд Германд одоо явхад ч за одоо юу гэдгийг хөвсгөлөөстэй өдөөнөөс орон нутгаас хотод ирээд 1 жил сурчаад Герман явсан байна. Тэгэнгүүт орон нутгаас гинт одоо хот хүрээг үзээд өргөжлүүлээ шууд жилийн дараа тэр том хөгжилтэй орн руу тий явсан байна шүү дээ. Тэгэхэд одоо тэр үеийн одоо нөгөө сэтгэгдэл тий тэр одоо соёлт илүү их хөгжингөө оронд очоод ямар мэдрэмж авч ирсэн бас дээрээс нь та 8 одоо бизнес хийжсэн гэж тий хамгийн анхны жишээлбэл одоо 8 бизнес юу байв? Энэ ийгөө сонирхолтой байх л та. Би бол таны яг тэр төлөвийг бол ер нь сонсож байгаагүй юм байна. Яг хамгийн анхны бизнес. Нэг онцлог би айгүйх ном уншдаг байсан. Тэ. Тэгээ одоо хатгалын төв номын сан гэдэг нэг номын сан яг ингээ би сургуулаасаа гараа гэрлүүгээ явж байхад байдаг. Тэгээ би тентхийн ингээд бүх номыг уншиж дуусгасан. Ерөөсөө би ингээд ном уншаа сууж идэг. Тэгэл одоо тоогоо бодоод номоо уншаал тэ. Тэгэл гарч сагс тоглоол. Тэгээд найз нартайгаа бас нэг далаагаараа одоо тэ зундаа сайхан загас махсаа барайл хийсэл ингээл явдаг байсан. Тэгээд ном уншихтаа би нөгөө нэг одоо юу гэдгийг шадар 3 цэрэг тэгэл одоо нөгөө Монте Кристо гүн тэгэл одоо Жюль Верний зохиолууд Шолховын зохиолууд тэгэл нөгөө Ги де Мопассаны хонгор найз майз энэ тэгэл гой одоо номнуудыг бүгдийг л уншдаг байлаа. Тийм болохоор ерөнхийдөө ингээд гадаад ертөнцтэй танилцсан. Одоо Парис одоо ямар байдгийг одоо цөмөрө Монте Кристо гүнгээс мэдэн штэ тий. Ер нь төсөөлөлтөй болсон юм шүү дээ. Байгаа штэ. Тэн дээр одоо надад нэг ингээд айгүй сайхан сэтгэлд ингээд үргэлж бодогдож явдаг. Би өөрөө тэр үед бас боддог байсан баг. Энэ юу хэлчихв гэж тий. Тэгээ тэнд ингээд Монте Кристо гүн дээр гардаг байхгүй юу. Парист залуу хүнийг одоо 3 юмар үнэлнэ гэж яг бичсэн байд.
3 юмар үнэлнэ гэд. Тэгэл би гайхаад яагаад ямар гэд юун 3 юм бэ гэдгсэн чинь тэр 3 нь ингэж байгаа. За нэгдүгээрт цэвэрхэн хувцалдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт юухан хийхнийг ярьцдаг байх хэрэгтэй. Гуравдугаарт зоригтой тоглоод алтаар төлцдөг байх хэрэгтэй. Тэгээ тэр үед чинь одоо баг ингээд те 70 78 онд л одоо би 5 6 дугаар ангийн хүүхдэл төр ном уншиж байгаа шүү дээ. Бодоод байгаа юм чи. За цэвэрхэн хувцалдаг байх хэрэгтэй гэж байна шүү дээ. Парис те цэвэрхэн хувцалт. Юухан хийхнийг ярьчих гэж одоо юу гэсэн үг юм бол гээл те. Бодоод зоригтойхон тоглоод алтаар төлчих гэхээр одоо юу тоглоод ямар тэр үед мөрөөдөө тоглоом казино ямар мэдэх биш те. Зоригтой тоглоод алтаар төлнө гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэх ингээд багада их боддог байлаа л да те. Тэгээд сүүлд нь мэдээж одоо тэрийг ойлголоо шүү дээ. Тэгээд тэр үеийн одоо Парисын залуу хүний үнэлэмж одоогийн үнэлэмж хоёр яг адилхан байгаа байхгүй. Одоо яг адилхан. Үнэхээр одоо хүн гой цэвэрхэн хувцлах хэрэгтэй гэдэг чинь тэр үний хувийн соёлыг харуулдаг байгаа байхгүй те. Соёлтой бай те гэсэн үг шүү дээ те. Соёлтой цэвэрхэн одоо хэр хулмс өнөртөхгүй хумсаа гоё авчихсан те. Тэгээд ер нь одоо ширээн дээр хоолоо гоё ид тийм үү. Тэ хүний соёлыг хэлээд байгаа юм байна л да. Одоо тэр чинь нөгөө Парис залуу хүн юм байх хэвээр. Парис чинь тэр үед бас хөгжлийн төв байлаа шүү дээ, тий. Тэгээд юухан хийхнийг ярьцдаг бай гэдэг чинь өөрөө чи мэдлэгтэй бай. Тэг юм унш, мэд, тий. Гой хөгжилтэй бай. Бас тий хөгжилтэй бай л дээ, тийм үү. Түүнээс нэг газар очиод гоншигноод ингээл тийм үү. Тэгээ хүмүүс гой патид жахт чинь тэгэл нэг пати киллер болчихсон тэнд ингээл тий. Тийм үү. Уруу царайлал ингээл эсрэг юм яриад ингээл муухай шүү дээ, тий. Тэгэхээр чин гой хөгжилтэй бай, мэдлэгтэй бай те юм хүмүүс яриад онгоо яриад те юм гоё бай гэсэн үг юм байна гэдэг. Аажмар тэр чинь ингээд ойлгож авч штэ те. Тэгээ зоригтой тоглоод алтаар төлөв гэдэг чинь тэгэл мөнгөтэй бай те бизнес хийчих те мөнгөтэй бай чи мөнгөө л энч бишээ те гэсэн л утгатай үг вэ штэ те. Тэгэхээр яг тэр үед одоо Александр Дюма бол Парисыг одоо тэр дунд зууны үед л шахуу юм шүү дээ тэр чинь тий. Сэлэн мэлмэр байлддаг үе шүү дээ тэр чинь. Тамаас бууд өнгөж гарцсан байсан юм уу тий. Тэгэхээр л залуучуудын үнэлэмж, хүн төрөлхтний үнэлэмж Паристын тийм байсан. Одоо яг адилхан юм байна тий. Хэврэл юм байна гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээ би энэ ном уншдаг тухайга нэг зүйлийг хэлэхэд миний дээдлийн ихчийг уран чимэг гэдэг. Игч маань ингээд ном авчраад ингээд уншин л да. Арай надаас 6 игч байхгүй игч маань. Тэгээд яг Монте Кристо гэдэг тэр номыг игч маань ингээд уншиж байхад би 6 насаар дүү хүүхэд арталтан сандал тавиад би мөрөн дээгүүр нэгчийнхээ ингээд номыг уншдаг. Тэгээд игч маань ингээд бас нэг жорлон борлон руу явах гээл Google гарна шүү дээ. Жорлон бас нэг 50-60 метрийн цаана байгаа шүү дээ. Тэр хооронд нь номыг аваад уншдаг. А хүрээд ирэхэд нь сандлаа тавиад мөрөн дээгүүр нь ингээд нөгөө номыг уншдаг. Тэгээд би айгу хурдан уншиж сурсан байхгүй. Ягаад их ингээл эргүүлэхэд би дууссан байх хэрэгтэй байхгүй. Тэр номыг тийм учраас ингээд амар түргэн уншдаг. Тэгээд би номонд тийм дуртай байсан. Тэгээд тэр үеийн дандаа ингээд гадаадын номнуудыг ингээд уншдаг. Тэгээд нөгөө дандаа Жюль Верний нөгөө гоё зохиолуудыг уншдаг. Тэгээд нэх гоё зөгнөлт мөгнөлт тэгээд нэх гоё танин мэдхүүн юм байдаг шүү дээ. Жюль Верн чинь дандаа далаагаар яваал ингээл тий усан доогор 20,000 бээр аялсан Асскол капитан Грантын хүүхдүүд гэх. Миний үеийн гоё номнууд тий. Тэгэл тэр утгаараа би ингээд ер нь барууны ертөнцийг ингээд ер нь ойлгоцсон тий. Энэ ер нь их тийм соёлтой гоё юм байна. Жинхэнэ джентльменүүд тэнд байдаг байсан юм байна тий. Одоо наад зах нь ингээд шадар 3 цэргийг ингээд уншихад бас их гоё байдаг байхгүй тий. Үнэхээр одоо тэр D'Artagnan гэдэг тэр хүн ингээд хаа тэр Гаскон одоо нутгаас тэр ингээл юу руу яваал Парис руу яваал те тэнд очиод одоо шадар 3 цэрэг болох гээл те аав нь нэг захиа өгөөд тэр Детревил гээд одоо тэр том цэргийн нэг том удирдахч байна шүү дээ тэр торгон цэрэг шадар цэргүүдийн хариус тэрэнд өгчөөрөө гэсэн чинь замдаа өөрхийн амт нь юу очдөг шүү дээ захиагаа алдчихдаг шүү дээ тий Оршпор гэдэг нөхөр авчдаг би бол ингээд бүр тэр номыг чинь ингээд бүгдийг битүү ингээд уншицсан тий тэгээ энийг би бас яагаад яриад байна гэхээр хүүхдүүд ном уншихаа болцсон болохоор би хэлээд байгаа ном уншиж сураач хүүхдүүдээ тий
Тэр үед одоо хүүхдүүд их цөөхөн л уншдаг байсан юм. Ер нь ном уншдаг хүн байсан байх л та тий. Тэгээд нэг өдөр би 3 дугаар ангид яг санаж байна. Математикийн шалгалтын дээр одоо ингээ байж байгаа математикийн шалгалт авдаг ш тооны шалгалттэй. Тэгээ би тоогоо би ч одоо гавал юм чин тооныхаа шалгалтыг дор нь ботчих. Тоогоо бодцоод би ширээн доороос шадар 3 цэргийг ингээд ширээн дээрээ тавиад уншиж ирсэн байхгүй. Тэгсэн чинь манай багангийн багш Майн Гүмбэн гэдэг хүн одоо байсан. Одоо ч бас гавьяат багш гэдэг манай хөвсгөлд байгаа л да. Майн Гүмбэн багш маань үзчихээвэл санаж л байгаа баг. Над дээр хөөд ирдэг байхгүй юу. Тэгээ за тоогоо бодцсон юм гэсэн бодцсон ингээд урд нь бодолтой тавьчихсан байгаа шүү дээ. Шалгаж үзсэн тий. Бүгдийг онц бодцсон. Тэгээ номоо уншижсэн чинь шадар 3 цэрэгт муухай зузаан ном шүү дээ тэр чинь. Аваад ингээд багш ингэж үзснээ. Том хүний л ном байна дээ гэж буцаага ачдаг байхгүй. Би тэгэхэд чинь 10 настай л хүүхэд байгаа шүү дээ тий. Дотор бодоод байгаа юм чинь. Том хүний ном гэж юу гэдэг юм бол гээл тий. Том хүний. Тэгээ дараа нь би бас ингээд нөгөө сургууль тэр нөгөө номын сангаас ингээд очиод байн номын нөгөө жоохон хүүхдүүдэд ном өгдөггүй байхгүй юу. Том хүний ном ер нь өгдөггүй байсан юм байна лээ. Тэгээ надад өөрх ингээд дандаа ном уншдаг болохоор өөрхий тэр номын сангийн эрхлэгч бүсгүй өхөөрдөө ч юм өгчдөг байсан юм байна л. Тэгсэн нэг өдөр би бас ингээд тэрний дараах нь тэр нөгөө номын сангаас ном авах гээд очисон чинь нөгөө ихч маань нэг ихчтэй буу халаал сууж исэн. Тэгээд би ингэж эргүүлж яснаа нэг хяргаа тайхан хялга мэн гэдэг ном авлаа. Нэг их сонин ном байсан. Тэгэл аваад ингээд бичүүлсэн чинь нөгөө номын сангийн ихч тэгж байгаа байхгүй. Нөгөө хамт буугалж исэн, хов бадж исэн байлгүй бодвол нөгөө ихчтэй тэгнэ. Энэ хүүхэд дандаа том хүний ном уншдаг шүү дээ гинэ тэ. Тэгээ би бас нөгөө багшаас том хүний ном гэсэн болохоор би багшаас ингээд тэгээдсэн том хүний ном гэж ингээд гайхаал тэ бас нэг тэр үед ч нөө мэдээлэл их бага байсан, интернет юу ч байдгүй байсан. Тэгэл том хүний ном, хүүхдийн ном гэж одоо юу гэдэг том хүн гэхээр ямар ном уншдаг, ямар ч мэдээлэл байхгүй ш. Тэгээд би зүгээр бодоод за би ч нэг том хүний ном уншдаг хүн байна даа гэл ингээд бодоод өнгөрч байсан. Тэхэн ингээд яг та хоёрыг асуухаар ингээд ном янз бүрийн гадаад ертөнцтэй хөдөөнөөс яаж ингэж харьцсан гингүүтээс миний нөгөө нэг багын юмнууд орж ирээд байна шүү дээ тий. Хөөхөн юмнууд тий. Одоо 80 оны ихээр чинь одоо яг социализмын үед байна гэж би ойлгоод байл. Ах нарын яриг би сонсохоор одоо мэдээж хаалттай нийгэмээс нээлттэй нийгэмд очиж та нэгдүгээр даргын хүүхд бол биш юм байна тий. Холоос ирсэн юм. Тэгэхээр ер нь яг анх мөнгө олох сэтэл маань яаж тэрсэн юм. Мэдээж та нэг очиж зүггүй хэдэн франк кармал яваг л бах тий. Одоо би ч бүр хэцүү байсан түүгээс анхны мөнгө олж исэн түүгээ та ярилцаач. Анхны одоо саяны ярьсан 8 жишээлбэл одоо юунаас эхлэв вэ тий. Ганцхан 8-д явжсэн ингээл ах нарын ярьж баг үлгэр домог шиг юм ярьдаг штэ. Тэгэхээр та бол баг хамгийн ихэнд орсон байгаа дээ баруун нийгэмд. Тэгэхээр та яг яагаад мөнгө олох ёстой гэж ойлгов? Мэдээж эн чинь хаалттай нийгэмээс очсон хүүхд байгаа штэ тий. Аав маань ер нь бас жаахан 8 идэх хүн байсан. Ингээд манай аав чинь хөвсгөлийн эренчин төмбийн хүн. Тэгээд ингээд одоо жин тээжсэн хүмүүстэй хамт хатгалд ирээд тэгээд тэндээ ингээд байжгаад цэрэгт явсан байгаа. 5 жилийн цэрэгт яваад энэ 2 дугаар дайнд 45 оны дайнд манай аавч оролцсон шүү дээ. Тэгээд эрэг жирээ байжсэн чинь нэг 60 донд юм шиг байгаа. Нэг Евро хятад руу харилцаа сайтай хятад руу нэг тийм хүмүүсийг явуулж нэг ангийн ус яаж янзлах талаар нэг тийм 6 сарын тэнжинт курс хийсэн юм байна. Аав маань тэнд курсэд явсан юм байна. Аав маань явуулсан юм байна л дээ өөрхий. Тэгээ аав маань хурж ирчээ тийм ус мус янзалдаг болцсон. Тэгээ тэрүүгээрээ ч юм уу бас хөдөөнөөс одоо ирсэн янз бүрийн арьс марс янзлаад орсуудад зараад хэдэн төгрөг олоод идэг. Бас нэг аав маань нэг тийм 8 идэх хүн байсан. Бас шаггүй 8 ч юм байсан байна л. Тэгээ тэр нь надад бас нөлөөлсөн юм уу? Угаасаа би 8 ч юм уу мэдэхгүй. Би чинь яг 84 онд одоо 83 онд Германд очиод 84 оных нь одоо хавар яг л өдөөд те 8 их боллоо л доо. Тэгсэн чи ийм болж байгаа. Хэдэн залуучууд одоо оюутнууд хотын л хүүхдүүд байсан. Тэд нар тэгдэг байхгүй. Лайпцигаас явж цаг авъя гээл. Тэгээ. Тэгээ би ч нэг ямар ч мөнгө байхгүй одоо даргын хөөхд мөгөд биш юм чинь хармаанд юу ч байхгүй. Би хөөе ствент авахаар явъя гэсэн чинь тэгээд
яг 320 одоо маркинг стипенд өгдөг байхгүй. Яг тэрийг аваад цөмөрөө Лайпциг гараа шижиж байгаа. Тэгээд Лайпцигт очиод тэр Астория гэдэг зочд буудалд ороод тэгээд тэнд нэг арабууд байхаар нь цаг байгаа юу гэсэн чи байгаа гэл. Тэгээд нөгөөдөл чинь бас тэр үед чинь хамаагүй 8 ээж болохгүй юм чинь Астория буудлын жорлонд ороод тэг нэг юм гоё цаг гаргаж чиж. Тэр нөгөө ингээд электрон цаг байхгүй юу? Одоо нөгөөх нь нэг ингэдэг цаг байсан шүү дээ, тий? Баадуутай тэр одоо тэр чинь яг тийм цаг энэ баруун тал хийжсэн юм шиг байна лээ. Тэгээ тэрийг хэд юм гэсэн 300 гэлт 100 гэсэн тэгээ 3 цаг авчлаа жорлон дотроос. Тэгэл бөөн баяр нөгөө цагаа үзээл хэвээр ингээд зүүж үзээл нэх гоё. Тэгэл хаалаад юу Нортхаузенд хурж ирээл. Тэгээ маргааш нь босоод хичээлдээ явж байгаа. Хичээл нэг 3 цаг үед тарсан да. Тэгэл тарангуут нь би 3 цагаа аваад гарч байгаа. За цагаа заръя гэл. Тэгэл гараад Нортхаузен хотынхоо чинь 40 мянган хүнтэй жижиг хотолтой төв талбай дээр нь очиод бодохгүй за одоо яах вэ гэл тэ. Амьдралд анх удаа юм зарах гэж байгаа хүн шүү дээ. Тэгэл ингээ харсан чинь ингээл дөрвөн ингээл талд ингээл замнууд байгаа байхгүй гоё гудамнууд. Тэгсэн чинь нэг гудам руу ингээл нэг агаар ингээл нэх гоё тийшээ чиглээл ингээл агаарын урсгал тийшээ хөдлөөл тэр намайг ингээл тийшээ бас тэр урсгал нь татаад байгаа юм шиг надад юм сэтгэл төрөхгүй юу. Хамаад хофсцсан юм уу те. Аав маань ч тэгээ хилээд байгаа юм уу бараг те. Тэгээд яг би тэр гудам руу ингээл яваал орлоо. Орсон чинь нэг юм хям зардаг юм байхаар нь тогшоод ороод цагаа үзвэл ийм гоё цаг зарах гэсэн та авах уу гэсэн нөгөөч нь зөв сонирхоо хүүх юм гоё цаг уу тэр үед байхгүй ч ингээл үзээл яг өөрт нь таарчлаа та хэд юм гээл тэгэхээр 200 гээл тэгсэн чинь юу ч хэлэхгүй шууд 200 марк ингээд гар дээр тавьчихлаа шүү дээ бат гээд бөөн баяр те 100-аар авсан чи 200-аар зарчлаа те та ч анх спендний чи мөнгө 380 320 300 байсан шүү дээ 3 цагт авсан 300-аар 3 цаг авсан 3 цаг авсан шүү дээ те тэгээд тэр чигтэйгээ бөөн баяр гарч яваал нэг цаг гаруй болсны дараа би 3 цагаа гурвангийн зарчлаа. За ингээл 600 марк хармандаа ийцсэн хүн чинь тэгэл даквал очсон чи яг нөгөө манай оройн хоол болж гин нөгөө тэгээ хамт явсан бас 3 4 залуучууд байсан оюутнууд те тэд нар маань ингээ нэг газар хоол идээ сууж би хоолоо аваад те очиод хажууд нь тавиал те та нар яасан цагаа зарсан уу гэл асуулаа. Бас бид эднэрийг гараад нэг тийшээ явцсан байх гэж утсан чи юун цаг гэлдэг чи. Гү яага өнөө цагш авсан шүү гэсэн чи тэгж байгаа зарнаа гэлдэг чи. Бүтэхгүй гараад байна. Тэгээд тэд нар ерөөсө цагаа зараагүй. Зарсан ч юм уу зараагүй ч юм уу зарах шаардлагач байгаагүй юм уу. Игэнх нь бас нөгөө хотоос ч бас нэг ганц нэгэн дарга марга нарын хөөхтүүд янз бүрийн хүмүүс их голдуу ирчдэг. Төв орооны дарга нарын хөөхтүүд. Хөдөөнөөсөө яг ингээ сурлагаараа ирдэг байхгүй юу. Тэгээд би чинь тэр одоо хагас бүтэн санд дахиж лайвчих тавьгээд 6 цаг аваад тэгэл эргэж ирээл одоо пижигнүүлээл дараа нь давхиад 12 24 гэл ингээл 48 гэл ингээл үржицсэн шүү дээ тий. Цагны 8-аар тэгэхээр тэгэл цагны 8-аар амар болол. Тэгээ би нэг жижигхэн түүх ярьж байгаа их гоё түүх штэ. Надад айгүй гоё ингээ миний амьдрал тохиолдсон жижиг юм түүхүүд байдаг байхгүй юу. Тэгээ би ч нэг бас нэг 8 хийгээд аваа мөнгөтэй болонгоо тэнд нэг гоё валютаар 8 хийдэг интершоп гэдэг дэлгүүр байсан. Тэр интершоп руу бас орох сэтгэгдэл төрж байгаа шүү дээ. Урд нь бол тэрний хажуугаар өнгөрдөг. Энд орооч нэмэргүй мөнгө байхгүй юм чинь те. Интершоп байдгаа жирийн дэлгүүрлөөч орох хэр сонирхолгүй байлаа шүү дээ. Угаасаа авах би мөнгө байхгүй юм чинь те. Тэгээ ственд хөөрхийн нэг юм дулаан готл юм хүм аваад дуусчин те. Тэгээ хоолой төлн төрөөгөр чинь бичиг номоо юм аавна. Тэгэхээр юу ч авах юм байхгүй. Тэгсэн чинь би өөр даварцсан барууны валютаар Deutsche Mark-аар 8 хийдэг дэлгүүрээр давхиад орлоо. Энэ мөнгө ингээд тэнд чи ингээд цуцаараад байгаа шүү дээ миний хармаанд нөгөө. Амар кэш амар болцсон. Сэтгэл дээрээсээ тэр багтаал. Тэгэл орсон чинь эхлээл намайг чи нөгөө айгуу гоё үйлчлээл те. Энэ хүн юу авах нь уу гээл нэг гадны хүн ороод ир цаанахын чинь валюттай хүн байх гээд би ч нэ арай хөдөлтөж авахгүй байгаа өмсөж тавиал ингээл те баахан дуудаал тэгэл авахгүй гараад явсан. 2 удаа ингээл орсны дараа нөгөөдөл чинь баг намайг ороход ууралдаг болцсон байгаа юм чинь те энэ нэг юм зүгээр л орж ирээ үзээ гардаг юу ч авдаггүй гэх маягийн айгүй хялцаал те. Тэгэл би нөгөө 6 сарын сүүлээр оюутны нөгөө төгсөлт болж төгсөлтийн үдшилэг супер юм болно шүү. Тэгсэн чинь манай багш тэгнэ Гүндэлэ чи төгсөлтийн үдшилгэнд тэнд 40 гаруй монголчууд байсан. Чи монгол оюутнуудыг төлөөд үг хэлнэ шүү гинэ. Би ч бас тентхийн нөгөө супер нөгөө бас онц сурдаг. Бас онц сурлаа спортын үг хэлж байгаа байхгүй. Тэгээ гээл те. Тэгэл би үг хэлэхээр бол илтгэлээ.
За тэгээ бас тэр 8-аагаар бол хийгээл байгаа ерөөсөө тэг ингээл хагас бүтэнцээ өдөр болон гардаггүй. Манайхан гэсэн чи хаачаад байна гэл те. Олдгоо байцсан те. Нөгөө сакс мокс тоглоод гүүгээл тэнд чинь ингэдэг нөхөр чинь нөгөө цагаа зараад ирч сүүлдээ бараг 30-40 цаг аваад ирсэн. Нөгөөг чи одоо те зарж борлуулахгүй барьж үлдчих гээд байгаа юм чинь те. Тэгэл ерөөсөө олддгүй нөгөөдөл чи. Тэгэл нөгөө дэлгүүрээс чинь нөгөө юуны өмнө яг ороод нөгөө юу болдог өдрөө илтгэл тавих өдрөө төгсөлтийн баярын өдөр давхиж ороод нөгөө олон үзчихсэн юмнууд бүгдийг дуудаж авцараад өмд гутал мотол цаамц бүгдийг госчлаа ерөөсө комплект 2 ээлжийн юм босчлаа би дандаа барууны бүрэн уцалсан тэгээ нэг фаа гэдэг тос аваад нүүр мөрөндөө ингээд тэгээд авчихсан юм татцсан амар амт тэгээ шууд тэнд ингээд нэг тортой запас увц тэгээ хуучаа увцаа зүгээр доор нь хайцсан тэгэл төгсөлтийн үйлчлэгэндээ шууд гаднаас ингээл те 7 цагаас ч өдөө болж яхад би шаагаад орж ирчих. Шаагаад тэгсэн чинь бүгд ингээ гайхацсан. Намайг чи ингээд хөлнөөс толгооноос хөл өртөл ингээл багш нар гадаадын оюутнууд шууд ингээл эрүүн гаццсан. Ингээд ан даашаанд гаццсан. Би чинь суперод орж ирээд тэнд чинь илтгэлээ тавиал те. Тэгэл дараа нь бүжиг болсон. Тэнд чи явж байгаа л тээс. Бүгд ингээд намайг чинь тойроод ингээд супер 84 он штэ тэ одоо 41 жилийн өмнө би чи одоо тэнд чинь эд дурандаа гэдэг шиг тэ. Тийм гоё байлаа. Тэгээд үнэхээр тэрнээс хойш би тэгээ ерөөсөө юу дандаа ингээ нөгөө 8 гэл дандаа баруунаас юм авдаг. Тэгээ тэрний дараа ингээ нөгөө компьютерийн 8 болсон юм. Би чинь тэнд 1 жил болоод хааллаа явцсан. Хааллагийн их сургууль ангаахт орж байгаа. Тэгэл бас нөгөө 8-8-гаа хийгээл ингээл юм дараа сүүлдээ нөгөө цаг магчин болсон шүү дээ. Видео перставк тэгэл джинс ингээл юусоо те бүх юм машины арайда хөгжим тест барууны тийм бүх юмнууд ч ороод ирдэг болцсон. Тэгэл тэр чинь цөм зараал бөө мөнгөтэй болоод ингээл байж исэн чинь 85 оны хавцаа юм да тий. Баруун Германы Schneider гэдэг компьютерийг зүүн Германы ингээд нөгөө дэлгүүрүүд нь худалдаж авч ирсэн байхгүй. Тэр үед An und Verkauf гэдэг ингээд хүнээс юм худалдаж аваад ингээд зардаг. Манайхаар бол тохиролцоо байхгүй юу. Тэр тохиролцоон дээр нь аваачаад өгөхөд ингээд цаанаас улсын мөнгөний өгцөн барууны юм чинь хулгаагаар л орж ирэхгүй болохгүй. Тийм учраас баруун Герман чинь зүүн Германд юм өгөхгүй байгаа шүү дээ компьютераа. Тэгээ тэр компьютерүүд чинь би ингээд амар ингэж оруулж ирээд зараад амар баян бодоод юу жинхэнэ том 8 тэр чинь юм өмд цаг маг перставк зарахын хажууд зүгээр ингээд нэгийг оруулж ирээд өгөхөд ингээд 10-20 мянган маркны ингээд ашиг шаачдаг авчдаг тий том тий тэгээд тэрийг хүнд өмнөд өгөх хэрэггүй тий хүн амтан гуйж айлын хаалга нүдэж мүдэх гэхгүй улс нь худалдаж авч байгаа байхгүй юу тохиролцоонд өгөх цаанаас зүгээр мөнгөний гаргаад ингээд өгчдөг тий. Тэгэл тэгэнгүү тэрий ч ястаа би оруулж ирээс товтон зараал ерөөсөө зүгээр аваачаал өгөхөл зүгээр ингээд бэлэн мөнгөнд тоолоод өгчдөг зүгээр тий. Тэгэл тэгсэн нэг мэдсэн чинь надад ингээд ийм цүнх дүүрэн мөнгөтэй болцсон. Нөгөө ингээд мафийн канондэр ингээд тий энд нэг ийм цагаан юм ингээд өгөөл тий нөгөө талд нэгээ том цүнхтэй юм ингээд онгойлгохоор ингээд дүүрэн мөнгө өгдөг шүү дээ тий. Ийм дипломат дүүрэн мөнгөтэй. Би өөр ингээд дипломат нөгөөх нэг тийм том дузаан дипломат дүүрэн мөнгө. Одоо яана оюутны байранд амьдэрдэг те нөгөөх чи яах вэ гэх те. Тэр ингээд тоолоод үтсэн. 500 мянган марк. Зүүн Германы марк. 500 мянга. Тэгсэн чинь нэг маркийг 3 төгрөгөөр боддог байсан. Яг Монгол мөнгөөр сая 500 мянган төгрөг. Амар мөнгө. Тэгсэн чи одоо би тэгсэн чинь нэг Вьетнамыг барьчихдаг. Манай ажуутлын юунд тэр ч бас амар зарж исэн байхгүй юу. Нэг. Тэгсэн чинь би сандарлаа. Одоо мөнгөө яах вэ гээл те. Банкнд хийж болдог, аваа явж болдгоо те. Сая одоо те Монголын мөнгөөр сая 500 мянган төгрөг 85 6 оны мөнгө шүү дээ те. Тэгэнгүүт нь манай доотлын курсын бэлэгт гэдээсэн. Германд сурчсан. Миний доот ангаах сурсан бэлэгтийг гуйлаа. Бэлэгтээ чи энийг нэг далд ичээч гэдэг. Дүүрэн мөнгө бас над төшөө цаана жижиг сажиг одоо юмар дүүрэн мөнгө байгаа шүү дээ. Нэг бүтэн цүнхтэй мөнгө
бэлэгтийн татгалал. Бэлэгт юу мөнгө юм яа юм гэд би ч нэг хөрмөлхөртэй амар юм аа хийцэн тэ. Юу юм бэ гэсэн. Тэгэхээр би нэг өдөр үзүүлэх юм аа гэдэг онголгоо. Бас ам ингээ 90 20,000 марк өгчлөө маа хэрчгэрч чи сайн хадгална шүү гэдэг. Тэгээд нөгөө хаагаад нөгөө 20 өрөөнөөс авчир дүүргээд нэмээд тагалчлаа. Тэгэхээр амар мөнгөтэй. Тэр үеийн та нар боддоо 86 оны сая 500 мянган төгрөг бол одоогийн магадгүй те нэг их 80 ч юм уу тийм үү нэг 100 тэрбум ч юм уу магадгүй тийм л мөнгө байсан байх те. Тэгэл би чинь тэр 86 онд яг санаж байна гэртээ ирээл хатгалт штэ аавда нэг юм 600 төгрөгөөр юм тоос сурагч авч өглөө л дөө гэрт нь тэгсэн аав тэгнэ миний хүү энэ муу жоохон одоо манай энэ өрөөшгөл юм байгаа шүү дээ тэр чинь ингээд нэг юм бургасаар шүрчдэг байхгүй ийм жоохон өрөө одоо аав нь шүрдэл ингээд болоод байсан энэ тоос сурагчаар яах нь вэ гэлдэг зүгээр хүүдэн мөнгө байгаа зүгээр 600 төгрөгөөр чинь тоос сурагч авахар чинь тий аав бол гайхаж байгаа юм чинь дээр яах вэ тэг хүүдэн мөнгө байгаа гэлдэг гэсэн чинь манай аав бас намайг мэдэн штэ герман бас хэд явцсан хэр зэрэг мөнгө байгаа миний хүүгээ сонирхол асууж байна аав маань тэгэхээр сая 500 мянган төгрөгчтэй гэж төгсөн чинь аав маань яг ингээ гайхацсан бүр гайхаад бүр царай нь бүр ингээ шокнд ороо цайгаад бүр ингээ хүний царай нэг ингээ сонин бодохоор цайдаг штэ тэгээ манай аав ингээ бүр хар цагаан дууг болцсон штэ бүр ингээ ахид надаас мөнгө асуугаагүй юу ч яриаггүй за баг нэгдүгээр сая 500 мянган төгрөг гэдэг чинь те амар их мөнгө те тэр үеийн те тэгээд хүүдэн тийм их мөнгө байхаар чинь за миний хүү бас юм хумд зорчих нөө те тэгээд тэр амар мөнгө те тэгээд хөрхий аав маань чимээгүй хөрхий таг болж байсан те тэгэл яг хоо би чинь Германда бас одоо Германы гүн дадаа гэдэг чинь бас дэлжээлээ штэ би чинь Германд те үнэхээр бас тэгэхээр чи би бол ингээд бүр багасаа ингээд бүр миний амьдрал бол ингээд бүр ингээд үлгэр шиг кино шиг бүр ингээд сонирн байхгүй те би танаас нэг жижигхэн түүх ярьж байгаа юм те энэ бас сонирн түүх шүү миний багын юм те хүн болох багасаа гэдэг те би нэг шагдар гээд айлд очисан хүүгийн Серод гэдэг юм надтай нэг анги байхгүй тэгсэн чинь шатар тоглож байгаа байхгүй шагдаргаа тэгэхээр би хараад шагдаргаа дуусангууд нь Серодыг надад шатар зааж гэсэн Серод надад шатар заагаад пианер мадар намаа 20 хожлоо тэгэл би өөр Серодын дээрэл нөгөө шатраа заалгаад хичээл дарахаар л би ирдэг би нэг 5 6 дугаар л ангид байсан баг тэгэл дараа нь би гэртээ очисон чинь манад нэг юм даамны хөлөг байсан даам тоглодог тэгэнгүүт нь би ийм ла зороод лаа чин зороход амархан штэ тэгээд ингээд морь зор хийгээд тэрүүгээр хүү мүг ингээ хөрхөн жижигхэн дөөрэж хийгээд тэгээд берс бүгдийг ингээ хийгээд ингээд өөрчлөө нөгөө талд нь яг ахиж нөгөө лаги чинь бас ингээ гоё зөөлхөн болгоод ингээд яхан янзлаад те наагаад магаад ингээд те өөр юугаар ихтэй баримтлын шавар байхгүйсэн юм чинь надаа тэгээ гоё юуг нь хийчлээ тэгээ нэг хоёулаа нэг тийм саарл болцохоор нь бохас нөгөө лагийн насаагаад дусаачлаа тэгэхээр нэгэн дээр нь дусаахаар тэр үеийн лаач нь хар тийм тортогтой байсан тэгээд нөгөө тортгоор нь ингээд дээгүүр нь жаахан ингээд ахаар гоё хар болчихж байгаа хөө тэгээ нэг тийм цай өрдөө нөгөөх нь бас жаахан хардуу тэгээд тэрүүгээр ингээд өөрөө шатар тоглодог дүүдээ шатар тоглодог дүүдээ зааж өгöd ингээд байжсэн чинь манай аав маань нэг хаанаас ч юм нэг шатар худалдаад аваад ирлээ айлаас хуучин шатар би бөөм баяр тэр чинь би өөрөө шатар сурах тийм дуртай байсан байгаа байхгүй юу тэгээд шатраа сурахын тулд тэр дэлгүүр шатар байхгүй аав шатар мөнгө тэр чин мөнгөөр л аваа шүү дээ тэгээд би өөрөө ингээд өөртөө шатар хийгээд ингээд тоглоод байхаар ямар сонирхолтой юм манай аав харчиж байгаа байхгүй юу тэр миний хүү шатар тоглох гэж байгаа юм байна гингүүт надад ингээд нэг хүнээс нь хуучин шатар аваад би бөөм баяр ирсэн хүн болгоны гуйгаал тоглоод надтай тоглол гэж ингээд тоглоод ингээд өөрөө тэр шатрын спортод би өөр орсон шүү би өөр Германы шатрын 2 дугаар зэрэгтэй шүү дээ үнэлэх хүндрэх над байгаа би Германд байхдаа тоглодог байсан би тэгээд тэр жилдээ байжсэн чинь манай
нэг миний талигаач ах Базаргүргээ том ах маань надад ном авчирч өгсөн. Моя система гэдэг шатрын ном, Немцовичийн шатрын ном. Би тэгэл нөгөө Немцовичийн номыг чинь ингээд тэрүүгээр ингээд бүх өрөг мөргийг ингээд үзээл тоглоол ингээд нөгөө ном дээр чинь л одоо бүх юм үзээл ингээд суучна. Тэгсэн чинь манай хажуутлын айлын хөрс айлын Должин гэдэг нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй манай ээжтэй буу халж гинэ. Тэгнэ энэ танаа хүүг үндэдлээ нэг бол ингээ ном уншаад таг. Нөө биш Америк ном уншдаг. Үгүй бол ингээ шатар тоглоод таг тий. Ийм ерөөс гэрээс гардггүй нэг юм ерөөс нэг юм хүүхэд байна. Энэ хүүхэд нэг юм дуулгана гинэ. Би одоо нэг 6 7 дугаар ангийн хүүхдээсэн багт. Би гайхаад байгаа юм чи. Бас юу энэ хүүхэд юм дуулгана гэх юм би одоо юу дуулгах юм бол гээл тий. Өнөөс энэ юм төрнөл гэсэн үг юм байна л тий тэр үед. Тэгээ тэр үед би мэдэхгүй шүү дээ тий. Нэг юм дуулгана л гэдэг. Танаа хүү энэ хүү нэг юм дуулгана шүү гэдэг. Тэр хүн. Тэгэл яг хаа чин ийм юулта нөгөө би өөрөө айгүй юм сурах дуртай. Юу л ямар л спорт байна, юу вэ? Бужигнсан хүн байвал очиод зогсоод юу тий. Шинэ юм байвал энийг яадгийг ингэдэг, энийг яаж хийх, энийг яаж зарах юм тий. Дандаа юм ингээд нэг зөв гоё болгох талаас нь ингээд бодож ингээд одоо юу гэдгийг би бол нэг зохион бүтээгч хүн шиг л ингээл те тэгэж ингээд бодож ингээд те хүмүүс ингээд 8 ихгүй зогсоход би ингээд гүүгээл те юм хийгээл ер нь тэгээд яг энэгээр би юу хэлэх гээд нэхэр би ингээд ерөөсөө өөрийг ингээд сурахын төлөө номч байна уу хэлч байна уу те одоо би чи англи герман орц хэлтэй хүн шүү дээ ерөөс перфект баг перфект almost perfect шүү дээ те почти идеальны те одоо ярин штэ те тэр чин нөгөө хүний чин юм сурж юм мэдэж ингэх тусмал ингээл те хүнд айгу цааштай их гоё байдаг те тэгэл тэр жилдээ би хөвсгөл юу хатгалынхаа нэг юугаар шатрын тэмцээнд ороод би төрүүлсэн. Тэгсэн чин яг намайг төрүүлж яхад манай аавыг дуутсан юм лээ тэр хүмүүс хөшт ийм нэг ундаг шатарчин гараад ирлээ. Танаа хүү гараад ирлээ гинтх юм даа. Бүр нөгөө томчуудтай тоглоо хожицсон. Тэгээ надад 50 төгрөг өгсөн. Тэр 80 мэдхгүй 78 9 сургууль төгсгөөс өмнө юу 80 те 80 чинь би оюутан болцсон те 82 он сургуулаа төгссөн юм чинь тэр нэг 81 2 он л байсан байх те. Тэгээд тэгсэн чинь тэгэл шатарчин болцсон би те. Тэгэл аа маань баярлаад намайг үнсээд нөө шатар авчирж өгсөн хүн шүү дээ надад те. 50 төгрөгөөр би шагнуулаад. Надад амар гоё байсан. Анхныхаа шагналаа авцсан, төрүүлсэн те. Хүүхэд те. Тэгээ томчуудтай төрүүлж байгаа шүү дээ. Бүгдийг нь ажицсан. Ном Немцовичийн Моя система гэдэг номыг ингээд уншицсан хүн чинь нөгөө мө хөдөөний сайхан шатарчтай болстой нам тавьж байгаа шүү дээ би те. Тэгэл ер нь тэр компьютерийн 8 бол үнэхээр гоё байлаа тий. Дараа нь рублийн 8 90 онд болсон. Бас би өстө цөм хийсэн шүү дээ рублийн 8-аагаар. Рубль солидог тий. Тэр үед таныг бас хүмүүс ярьдаг юм байлаа. Оюутан хэсэл тэнд байгаа бизнесмэнээс хамгийн их бэлэн мөнгөтэй одоо каштай байгаа гэж ярьдаг байсан юм байлаа. Би бас сонсч ирсэн. Тэгэхээр та оргил үедээ тухайдсан байсан шүү дээ. Оргил үедээ та үед одоо та бас их ой санаж их сайн байна л да. Одоо таны санаж байгаа оргил үедээ та яг хэдэн Deutsche Frank юм уу те яг мөнгө ер нь тухайд хийж исэн бэ. Одоо санахад та. Үгүй мэдхгүй. Тэгээд би тухайд би ч ерөөсөн тэр компьютерийн 8-аагаар цөм, рублийн 8-аагаар цөм мөм хийгээд дараа нь энд чинь Монголд бас би спиртийн 8 хийсэн шүү дээ. Нэг 90 хэдэн онд нэг L'Oréal гэдэг спирт зарж хахад нэг бугтай спирт гэдэг байсан. Тэр спиртийг чинь одоо Германаас би явуулдаг байсан байхгүй юу? Бүгдийг нэг ачаа явуулдаг. Тэгэл мэдхгүй зүгээр мөнгө бол зүгээр мэдхгүй мөнгөнийхөө тоо мэдэхгүй л байсан да бараг тэр үед ч одоо банкнд нөө мөнгө мэдээж их хэмжээний бэлэн мөнгө хийж болохгүй бах та тухайн үед тэр их мөнгө яаж Монгол руу одоо зөөд юм уу яад гэдэг яг бараг баруунаас наашаа анхны одоо 8 ээжсэн хүмүүс бараг 5 ээж таарж байгаа бах те 80 одоо 5 оны үед тэр чинь тийм тэгээд Монголдо ирсэн би чинь 90 онд чинь Монголд би нэг юм 100 гэдэг бенз ундаг байсан. Би ганцаараа. Одоогоор өвгөн бенз гэж. Юу өвгөн бензин тэр чинь хамаагүй өвгөн бенз чинь бүр дараагийнх нь байхгүй юу. 190 чинь өвгөн бензин дараагийн цагаар байхгүй юу. Тий. И100 гээд тий. Тийм юм би ч одоо Монголд ундаг гэсэн. Над чиг тийм машин байтгаад дөхөхтийн машин ундаг Монгол одоо хүн Улаанбаатарт байдгүй байлаа шүү дээ тий. Тэгээ чи 90 онд чинь би одоо бас л энд чинь Улаанбаатарт ирсэн бас л нэг тийм дэлсэн нөхрөл явлаа шүү дээ. Ер нь намайг хэн дийлэх үү гэсэн байртай. Тэгээд ер нь л тэгэл сайхан одоо залуу наснд чинь тэгээ нөө хүмүүс чинь нэг одоо үжлэг диско меско тэ одоо
тэгэл ер нь гоё байдаг шүү дээ тий. Тэгэд бас л Улаанбаатартаа бол ер нь би чинь дийлжил хэлээ л дээ тэр үед одоо өөрийгөө эргээд бодох нэ тийм л байсан юм байгаа биз. Тэгээд би чинь нэг бэлэн мөнгөөр 2,900,000 төгрөгөөр одоо нэг хөвсгөлд байдаг миний нэг жуулчны бааз байдیں۔ Тэр сансар туслан гэж байсан. 98 он дуудлага худалдаа, нийтийн дуудлага худалдаа тэгээ бүгд оролцох ёстой гэх. Тэгээ нийтийн дуудлага худалдаа болсон чинь хэн ч ороогүй юм байна л л. Тэгээд 2,900,000 төгрөг өгөөд манайх авч ирсэн 98 онд. Тэгээ одоо хөвсгөл далайн ирэг дээр яг одоо мөнгө төлөөд одоо туслан газар худалдаж авсан одоо бараг цорын ганц хүн бий байхад тий бусд нь бол бүгдээр ингээ нэг юм төсөл мөсчүүд ингээ авсан байх тий. Тэгэхээр 98 онд би 2,900,000 төгрөгөөр жуулчны баазаа авч ирсэн. Тэгэхэд миний нэг найз бас л миний одоо багын найз л да тэгдэг байхгүй. Би торох хийж байгаа штэ гэсэн чинь нэг торох ямар үнэтэй юм гэсэн чинь за 8-8-ын торох бол 16,000 төгрөг гэжсэн. 16,000 төгрөг. Тэр үед. Одоо бол 8-8-ын торохч мэдхгүй 15-6 сая төгрөг штэ. Одоо тэгэхээр 16,000 15 сая төгрөг хоёрын хооронд 16 сая төгрөгийн хооронд 100 дахин зөрөө штэ тий 100 дахин зөрөөтэй штэ. Тэгээ би энийг ягаад би сайн санаж яах гэхээр би найздаа 20,000 төгрөг өгсөн байхгүй юу. Тэр үед хортын дэвсгэрт байгаагүй л дээ. Тэгээ за өгсөндөө нэг энэ миний бааз дээр нэг сайхан юу торох барьчаарэ чид би яваад өгдөг байхгүй юу. Тэгсэн чинь миний найз одоо болтол миний торхыг бариагүй байхгүй юу. Тэгээ би ягаад тэрийг мартахгүй гэхээр би яг өгснөө мэдчихэж байгаа байхгүй юу. 16,000 төгрөг гэдэгжсэн. Тэгэхэд би тийм өгчээсэн. 20-ыг өгчээсэн. Тэгээд тэр жил миний найз туслан тэр торхоо надад бариагүй. Одоо 98 оноос хойш гэдэг чинь 27 жил болж гэнэ үү те. 27 жил би хүлээж л байгаа да миний найз. За миний найз тэр юунд байд юм бэ лээ. Хөвсгөлийн тэр алагцарт байд юм байна лээ. Би сая нэг хэдэн жилийн өмнө алагцараар явж байсан чинь миний найз тэнд малчин болцсон байж л юм лээ тий. За яах вэ? Одоо болио авах болцсон шүү. За тэгвэл энэ дугаараас тэр үрийг цайрууллаа гэж. Авьяасаар ингээд тэгэлсэн шүү, үр тэгэлсэн шүү ахаа. Алагцарт байгаа ангийн минь найзсан миний багын найз. Тухайн үед шилжилтийн үеч байлаа. Улаанбаатарт ирээд бас л хамгийн түрүүл бизнесийн хүмүүс таалах. Тэгэхээр одоо таны амжилттай бизнесүүдээс тухайн үед дурдвал ямар бизнесийг эргэлтийн биш бараг хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэлээд тэр жилдээ 98 онд би одоо энэ Lucky Toe гэдгийг барьсан шүү дээ. Одоо 45 дахь сургуулийн тий 45-ын одоо урт талд гинөө одоо хаана ч мэдгүй одоо тэр Улаанбаатар ихтлгүүрийн баруун талын нэг 4 давхар байшинг би яг 98 онд барьсан. Өөрөө барьсан. Тэр үед ер нь барилга барьдаг бизнесмэнүүд ер нь ховор байсан юм дөө тий. Тэгээд тухайн үеийн одоо MCS одоо энэ таван богд энэ төр чинь одоо жижигхэн байлаа шүү дээ надаас барилга хэмжээг туризм байранд байсан байгаа эднэр тий. MCS чинь энэ барилгачдын талбай дээр нэг туризм байранд байдаг байсан шиг би санаж байна. Тэг яг надад нэг юм юу байгаа юм л да. Би чинь тэгээ ерөөсөө ингээл оюутан байхасаа 84 оноос ингээд мөнгөтэй тасарцсан. Тэгээд ерөөсөө бие даацсан. Тэгээд нөгөө улс төрдөж бизнес ч ерөөс хүнээс юм гуйдгүү. За тэгээд өөрөө болоод байдаг. Амьдрал минь болдог ингээд бас худалдаж авсан, барьсан, үйл хөдлөх хөрөнгө янз бүрийн юмнууд ингээд бас байна штэ. Хүн чинь тийм болохоор хүнээс юм гуйдгүү. Тэгээд би даацсан ерөөсөө одоо би одоо энэ 84 оноос хойш мөнгөтэй болол тэгэл баг ингээд одоо юу гэдгийг хүнээс хамааралгүй болцсон. Энэ улсаас хамааралгүй болцсон. Эдийн засгийн хувьд хараад эдийн засгийн хувьд ингээд бие даацсан. Тэгээ бие даацсан хүн чинь нэг юм байд юм. Зогсчт юм байна. За тий. Одоо тэгээд нэг юу яагаад яах вэ тий. Гуул уурхай гэж нэг явсангүй тий. Жоо ханах маягтай. Тий. За тэгэл тий. За одоо тэгэл одоо болоод л юм тий. Одоо хангалттай сайн байна тий. Нэг ихт одоо
тансаглаад байхгүй тухайн үед тансагладаг л байсан л дээ бас. Гэхдээ одоо бол тансаглах одоо бүр юу гэдгийг тасарсан одоо дандаа л одоо бизнес классаар нисэл 5 6 оттой буудалд буугаал ингээл байхаа болцсон шүү дээ. Бид нар чи энгийн классаар нисээд нэг 4 оттой буудалд буугаал нэг гоё сайхан байж байгаа л хинээс ч юу ч гоохгүй. Тэгээ хинээс ч хамаарахгүй нэг ийм байдал болоод нэг зогссон одоо болчиход байгаа юм л та тий. Түүнээс одоо их тийм бизнес хийгээд 2000 оноос улс төрд ороод ерөнхийдөө би нэг улс төрд илүү анхаарад улс төрийн их олон найз нартай болоод тэгэл нэг ер нь нэг тийм бизнесийн юм жаахан хайцсан юм аа би ер нь. Тэгэл манайх бол нэг урсгалаараа тэгэл яг болоод хөөрхөн л байна, гоё л байна те. Нэг юм болцсон ер нь. Одоо тэгжил намаагууд ойлгодоо. Тухайн үедээ бол бас л тасархаал байсан. Тэгээ мөнгө ч бас ингээд барагддаг шүү дээ. Хамаагүй өрүүл төр чинь дороод дууссан шүү дээ тий. Тийм л эдэн. Тэгтээ нэг тийм дуусгасан ч юм алга. Тэгтээ нэг тийм идэвхтэй бизнес хийхээ бас болцсон. Тий. Одоо тийм л байна. Одоо харин хаяа нэг Facebook дээр л идэвхтэй байх юм да. Сошиал дээр гэсэн. Тэгтээ бас эний чинь ингээд үргэлж ингээд нэг хүн одоо нэг тийм надад ч одоо туслах муслах одоо мейкап одоо юу гэдгийг зөвлөх мөвлөх юм хүн байхгүй шүү дээ. Би ч өөрөө ингэж байгаа л нэг одоо тий юм хий чин заримдаа бол нэг жахан толгой молгой өвдөөч ч юм уу нойр моргүй хэсэд тэнсэн ингэсэн тэгсэн байх юм бол бүр хийх 2 3 хоног хайчин тий тэгснэ за энэ сэдвэр нэг ярьчих сэдв мундахгүй ярих юм мундахгүй тий энэ Монголын нийгэм ч одоо бүр ингэж бүр давхарцсан тий. Тэгээ энэ нийгэмд чинь засах юм их байна, хэлэх юм их байна. Монгол залуучуудад бас нэг үлгэрлэлчих юмэр юм их байна, тий. Тийм болохоор би нэг аль болохоор зөв зүйтэй бодит хүнд ингээд нэг сургамжуулсан, үлгэр дуурайд болсон, тий. Зөв юм хэлсэн, мэдээлэл өгсөн, эерэг юм мэдээлэл бас сошиалд оруулд юм гэж бодоод, тий. Тэгээ сүүлийн үед чинь би одоо ингээд сошиалын анх нь од болцсон шүү, тий. Харин би юу харсан л та таны Facebook-ийн одоо өөрийнх нь те хаяг аккаунт дээр бараг 900 мянган хүн дагд юм байна. Тэгээд тэр 900 800 гаруй мянгийнх нь одоо нөгөө одоо төрлөн гэх юм уу те. Зарим нэг хүмүүс ч одоо ингээл нөгөө худалдаж аваал те. Тэгээл нөгөө Вьетнам янз янзын Вьетнамууд ингээл авдаг ш. Тэгвэл таныг харах таны дагагч нарыг харахаар ер нь яг юм органик өсөлттэй ер нь хөвчлэн тэгээд харахад ер нь дандаа л монголчууд байгаа байхгүй. Би яаж одоо тэр 800 эдэн мянган дагагчийг та одоо бий болох вэ? Та барыг Монголын номер 1 одоо сошиал инфлюенсер гэж яриад байгаа тийм хүн гэхэд барыг одоо буруутахгүй болов одоо яг тоо юмараа тийм яг сая одоо юу байгаа л да одоо платформоос хамаарад одоо Facebook дээр гэхэд одоо Facebook ч одоо Монголын хувьд одоо бараг мас хэрэглэн шүү дээ. Гэхдээ ийм юм. Би ч өөрөө бас Facebook-ийн буюу сошиалын бас нэг юу штэ судалдаг хүн штэ би. Би зүгээр ингээд нэг номын уншихаасаа илүү одоо дэлхийн одуудыг хардیں۔ За одоо Facebook-ийн одууд хэн байна те? За одоо Facebook дээр жишээлбэл Роналдо те 500 сая дагагчтай. Тэ би одоо Месси, Роналдо, Леброн, одоо Трамп, Кардашин тэргээл те бүгдийг үзэж штэ. Одоо юу гэдгийг YouTube дээр хэн байна те? Mr Beast те. Тэгэл одоо Селена Гомес гээл те эдгээр чинь Instagram, YouTube-ийн одууд шүү дээ. Энэ одууд ингээл өдөрт нэг 2 ч юм уу ингээд пост тавьж байгаа шүү дээ. Яаж тавьж гэн хоол идэж гэн үү, гэр бүлээрээ байна уу, одоо TikTok хийж гэн үү, тэ хөөрхөн reel хийж гэн үү гэх тэрийг ингээл нэг хаяа ингээл хараад угаасаа дагдаг болохоор ороод ирдэг байхгүй над дээр. Тэгэл би тэрийг за би бас нэг иймэрхүү юм хийгээд явж байгаа те гэл яг л ингээл тэд нарыг дуурайгаал явж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нь одоо миний хийгээд байгаа юм бол худлаа юм биш байхгүй тий. Би жишээлбэл ингээд эхнэрдээ хайртай, гэр бүлдээ хайртай гээд ингээд явдаг ч сайн аав, сайн хань гээл тий. Бодит ертөнцийн бас тийм л байхгүй. Би эхнэрдээ одоо зодож нүдэж хараад зүгтгүү тий. Асуудал мэдээж байгаа шүү дээ тий. Байж л байсан байгаа шүү дээ. Тэгэхэд бол би аль болохоор асуудлыг за гоё ингээд өнгөрөөчдөг тий. Эхнэр мөхнэрийгээ үгийг сонсчдөг, өглөө босоо цайгийг хийгээд өгчдөг, тийм үү? Хоолыг хийгээд өгчдөг.
бүх юмных нь өмнө ингээд ороод гүйцэтгэх ч юм уу те. Хүүхдүүдээ бол би ерөөсө загнадаггүй те. Бүх юмд нь би өглөө хүргэж өгдөг, сургуулаас нь авдаг. Одоо курс юм би өөрөө дагуулаад явдаг. За миний охин бүжиг хийж сур, миний охин спорт хийж сур. Чи сакс тоглолт сур, саксны курст оруулъя, бүжгийн дугуйланд оруулъя, чамаа хөгжмийн дугуйланд оруулъя. Тэгээд энэ чинь ихтэй дэвэл за миний охин түр наатгаа хичээлдээ анхаар те. Тэгээд яг хуу энэ сошиалын хувьд бол одоо Facebook дээр бол би одоо нар юм байгаа шүү дээ. Нар тий. Бусд нь бол одууд шүү дээ. Нар одууд тий. Яг тэгэхээр би чинь одоо ингээ бараг 900 мянган дангачтай. Миний ард нэг хүн байдیں۔ Тэр нь одоо энэ Big G гэдэг нэг рэпер залуу. Тэр чинь нэг 840 50 мянгаттай. Уг нь миний урд байсан. Би нэг жил гараагүй өмнө манай үнийг гүйцсэн. Тэ. Ер нь би бас зориг тавихгүй юу. Big G гүйцчихийгээд. Тэгсэн их утсан. Бараг би Big G гүйцэх гэж бараг 2 жил болсон. Тэгээд ерөнхийдөө ингээд хувь хүний хувьд Facebook-ийн дагалдагчаараа би одоо Монголд absolute number 1, Big G number 2 байхгүй юу? 2 тий. Тэ. Зүгээр яг хуу одоо энэ сайтууд байна шүү дээ. Жишээлбэл одоо сая гаруй дагагчтай гэсэн зариг энтер бол одоо ийм сайтын хувьд миний урд байхгүй юу. Тэгэхдээ хувь хүний хувьд те би Монголд одоо номер 1 байхгүй юу те. Тэгээ яг хуу ингээд нэг 300 400 500 та одоо Facebook-ийн одоо инфлюенсерүүд гэж өөрийгөө нэрлэдэг хүмүүс байгаа л да. Тэд нар бол одууд байхгүй юу те. Big G битээр бол нарна байхгүй тий. Та нар бол бид нарыг од мод гэвэл би бол жоохон уурал гомдсон шүү. Юун од би нар тий. Таны одоо ингээд нэг лайв хийхээр ер нь ингээд нэг юм үзэл тогтцсон баг шүү дээ. Одоо хэдэн хүн үзэж байна нэг лайвыг? Хэд чинь манайхан чинь ингээд би яг ингээд улс төрийн юм ингээд нэг тийм нийгэм эдийн засгийн юм ярихад цөөхөн үзсэн. Магадгүй тий 50 мянган хүн 100 мянган хүн тий заримдаа тэрнээс ч доор. Гэтэл ингээд би бөөм битмийн ингээд охинтойгоо хамт ингээд охиныхоо өрөөнд ороод манай охин жижигхэн байсан шүү дээ. Одоо 7-8 жилийн өмнө ингээд хоёлоо охиныгоо юу хийдгүү тухай ингээд нэг 30 минутын лайв хийхэд тэрийг ингээд ерөөсөө ингээд нэг өдрийн дотор 1 сая хүн үзэл давтан үзэлтээрээ 5-6 сая хүн үзчихэж байгаа шүү дээ. Наацхан тий. Тэгэхээр ерөөсөө манай энэ хүмүүс чинь яг л нөгөө нэг монголчууд чинь яг харах байхгүй нөө Ким Кардашин гэдэг нөө Кардашины гэр бүл гэдэг байгаа шүү дээ тий. Кардашины гэр бүл чинь бас ингээ нэг тий хувцас мувцс гэр орондоо тий Keeping Up with Kardashians гэдэг тий гоё нэвтрүүлэг явдаг шүү дээ. Дэлхийд даяараа үздэг том од шүү дээ тий. Тэгээ Кардашин чинь тэгэл гой бүксээ харуулаад гой цэж мүзүүлэл ингээл те яма хийдэг штэ те тэгэд чинь тэгэл тиймэрхүү юм монголчууд их үздэг те яг ингээд хүний харьцааг айгу хардсан юм байна лээ. Тэгэл би ингээл охтууд мохтуудтайгаа суугаад юм хум яриад ингээл юм хийнгүүт тэгээд хүмүүс ингээд бас бичсэн байт юм байна л да. За таныг ингээд юм ярьж яхад гүн далаагаан те гэр бүлтэйгээ юм ярьж байхдаа охтуудынх нь харц гэж байгаа байхгүй юу бүр те охтуудынх нь харц яг ингээд аавыгаа амар хүндлээд те ингээд бүр аавынхаа ингээд хэлж байгаа юмыг амар гоё сонсох гээд те ингээд бүр ингээд харцанд нь ингээд хайр гэрэлтээд хүндлэл гэрэлтээд идэх гэж байгаа байхгүй юу манай охтуудын тэгэхээр ч нэг тийм амьд харилцаа юмнуудыг хүмүүс сонирхт юм байна л да гинтхэн те тэгээ би дандаа гинт юм хийдэг байхгүй ер нь те нэг өглөө би эхнэртэй ч юм уу хүүхдтэй өглөөний цай хийхдээ шууд хийгээл тэрийг ороод эхнэр яг ингээд ороод ирдэг байхгүй. Тэгэнгүүт заримдаа тэгчих нүүр амаач будаагүй ингээд сонин янзын холцсон байхад юм ингэсэн ямар нэгэн зохиол нөгөө шууд ингээд те би чинь загнан гутаа боли үлэнгүүт би бушуухан устгана. Би хизээч ингээд хүүхдүүдээ хүчээр тэгдэггүй те. За миний охин ямар байна аав нэм ихжэн ингмэрэн чи орох юм уу орохгүй юм уу гээл те. Одоо нөгөө хандлтын төлөө ямар нэгэн тийм зохиолтой ч юм зохиож ч юм уу ингээд болит бид үгүй үнэн байх хэрэгтэй байхгүй юу те. Энд дээр нэг юм асууя гэж бодож байна. Одоо нөгөө таны хийсэн одоо ингээд жижигхэн ингээд тасалж аваал те янз янзын видеонуудыг үзчихсэн байхгүй өөр хүмүүсийн ч юм уу. Тэгвэл тэн дээр ингээд нэг юу байсан ингээд та ингээд ууланд ингээд нэг алхаж ирсэн юм аа. Тэгсэн чинь их нартайгаа алхаж илүү.
Тэгсэн чинь тэнд нэг хүн наашаа алхаж जैन гэсэн чинь дээшээ алхачлаа яа. Тэр жишээлбэл яг үнэн нь одоо албаар албаар хандлт авах гээд эсвэл та тэгдэм шүү. Үгүй тэр бол зүгээр амьдралд болчихгүй да. Би чинь ингээд жаахан ухарж залхах дуртай хүн байдаг байхгүй юу? Хятадууд ингээд ухарж залхаад байдаг байхгүй юу? Хаяа ингээд хятад явж хахад бодвол тэр нь бас зүгээр юм шиг байна. Тэгээ би тэр хятадуудыг ухарж залхахын харангууд энэ ухарж залхах бас биеинд хэрэгтэй юм байдаг бах та гэд. Тэгээ уул руу би өгсөж явахдаа ухарж залхахынгаа ингээд лайв хийсэн чинь хойно хүн байж идэг байхгүй юу? Миний ард нэг хүн байна гэл ингээл ухраад явж байгаа шүү дээ. Нөгөө хүн чинь над руу явж байгаа. Тэгэнгүүт нэг минутын дараа битэрсэн зэрэгцээд ирнэ шүү дээ. Тэгээ би чи ухарж явж ирсэн эцэнгүүтээ за урагшаага харуулж игээд ингэсэн чинь нөгөө хүн чинь урд гарчдаг, урд байж байгаа байхгүй. Энэ хүн чинь миний урд байна гэдэг чдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуучууд тэрийг ингээд гоё одоо мем болгоод тавьчихсан. Ард байна гэсэн эргэсэн. Урд байж ахыг гэдэг ингээд тийм тэгжил хийсэн юм байна лээ. Тэр эднэр бол ерөөсөө ихэнх нь одоо баг ямар нэгэн тийм зохиолгүйгээр, зохиомжгүйгээр, урд нь ярихгүйгээр ингээд шууд амьдрал дээр ингээд болцдог байхгүй. Одоо би хүүхдүүдтэйгээ юм их хэлэхдээ асуулт тавина ч юм уу тэгин чи одоо ингэж ярина шүү, ингэж хэлээрээ гээд нэг хэл хүүгийн зааж өгдөггүй байхгүй юу. Одоо өөрөө шууд хэл юм асуу юм яар одоо аав нь тэгжээ миний охин ямар саналтай байна ийм байна гэл ингээл хийгээд идэг байхгүй юу. Бас нэг зүйл монголчууд бол баг энийг бүгд мэдж байгаа хаа. Сонгуулиар та одоо онлайнаар гэх юм баг нэр дэвшээд бас баг сонгогдохоо шахсан тий. Тэгэхээр тэр үед тухайн үед та ковидд одоо яг тийм удаан хоригдсан юм уу? Яг ямар шалтгаан байгаа таныг ингээд наашаа оруулахгүй байгаа юм. Тэгэхээр тэр үеийг яриаш. Тэгэхээр би бол сошиал дээр бол хамгийн бага зардалтай одоо хамгийн өндөр хандлт авсан сонгуулийн үр дүнд хэрэгсэн би бол тэр кейс гэж та. Тэрийг та бүр нэг манай үзэгчдэд дахиж нэг яриад өгөөч. Хичнээн бас төгрөг зарцуулав тий. Тэр бас одоо сонгуулийн зардал жишээлбэл сурталгаанд тий. Одоо ямар ч одоо тэр чинь 2000 оны сонгуул одоо 5 жилийн өмнө тий. Тэгээ тэр ийм болсон юм. Тэр 2000 оны 1 сарын сүүлээр чөлөө одоо би гэр бүлээ аваад бид нар Таиланд явсан. Тэгсэн чинь Таиландд очисон чинь одоо нөгөө Вуханы ковид гараад тэгээд нөгөө бүх онгоцнууд одоо зогсоод яг нэг сүүлийн онгоц байсан. Тэр сүүлийн онгоцоор бид нар явах байсан. Тэгсэн чинь би яваагүй юм. За үлдчихээ цөмөр гоё газараа үлдчихээ тэр ингээ энд ингээ гоё байж явахаар нэг сарын дараа ингээд энэ ковид энэ юм чинь намжчих байлгүй дээ нэг муу вирус юм байна штэ гэд би тэгээд бид нар үлдчихдэг байхгүй юу тэндээ тэгээд онгоц нисээд тэгээд дараа нь тэр онгоцны дараа Монголд чинь онц байдал тогтоогоод тэгээд нөгөөх нь ерөөсөө ингээд баг жил гаруй онц байдал тогтсон штэ тэгсэн чинь нэг 2 сараас эхлээд би тэнд байгаад байлаа. Тэгээ дараа нөгөө манайхан чинь нөгөө тусгай үүргийн онгоцоор хүмүүсээ авсан шүү дээ. Тэгсэн чинь Таиланд руу онгоц явуулах байцсан манайхан. Ерөөсөө ингээд Сингапур яваалгаан, Энтэг яваалгаан, Солонгос яваалгаан. Таиландд баг ингээд 300 орчим монголчууд байгаад байгаа. Нэг онгоц ирээд авчих ёстой байхгүй юу? Гэт дэлхийн бусад бүх улсаас ингээд Таиландд буугаад хүнээ аваад яваад байтал манай нэг ч онгоц Таиландд ирээгүй. Яг гэвэл тийм зориуд дээр намайг Таиландд авч явахгүй гэсэн учраас ерөөсөө Таиландд онгоц ирээгүй байхгүй юу. Та нар бүр одоо тий энэ одоо онцгой комиссийн нөхдүүд бүгд мэдж байгаа. Нэг ч онгоц Таиланд руу явуулаагүй шүү. Тий. За тэгээд бүх хүмүүс солонгосоор дамжид ниссэн. Тэгээд тэр нислэгийн суудлыг улсын онцгой комисс мэддэг. Тэгсэн чинь би 2 хүүхэдтэйгээ нэг нь бага насны манай бөөн битмин чинь 12 таа байсан тий. Нэг нь 15 таа. Тэгээд би чинь бас тэр үед нэг ийм саксны юунаас болоо хөлөө өвтгцэн бас Таиландд үзүүлээд байсан. Бас нэг эмнэлгийн бичгтэй. Тэгээд уг нь би бол одоо явах хэрэгтэй байхгүй юу? Тий, түрүүн суух хэрэгтэй хүүхэд мөхттэй хүн шүү дээ. Тэгсэн чинь надад суудал өгөхгүй манай 2 хүүхэд авгаад суудал өгчих. Тэгээд ингээд бүгд ингээд солонгосоор дамжаад ингээд 3-4 сард явчихж байгаа. Тэгсэн би ганцаараа үлдээд сүүлдээ баг ганцаараа юунд үлдсэн. Таиландд үлдсэн. Ингээд надад суудал өгөхгүй. Ерөөсөө суудал өгөхгүй. Би ингээд хичнээн бас нэг танилтал юм байгаа шүү дээ. Ингээд яриулаад өстө мөнгө төгрөгийн нөгөөч болсон явуулъя гэж манайхан чинь Google байгаа шүү намайг авах гээл те сонгуул болох гээд байдаг те.
Тэгээ би чинь сүүлдээ за ямар суудл өгөх байхтай гэж гордоод нэрээ дэвшүүлээд тэр чинь 2 сарын өмнө нэр дэвшдэг штэ. Би өөрөө Таиландд байгаа л байгаа. Тэгээ надад ерөөсө суудл өгөхгүй бүх аргаар суудлахгүй ерөөсө манайхан очиход танд битгий суудл өг гэсэн нөгөөдүүд нуцраа хэлж байгаа байхгүй. Таныг ингээл хийхээр л хасчаад байна тий. Танд суудл хийхээр л хасчаад байна. Тий. Тэгээ тэгсээр хагаад яг одоо 6 сарын сүүлээр одоо хэдний марч 27-8 байлуу сонгуул болохоос 2 өдрийн өмнө надад суудлаа өгсөн шүү дээ. Тэгэл би Улаанбаатар буунгууд нөгөө 21 хоногийн карантинд нөгөө онгоцноос буудлаас аваачаал намайг гэсэн зочд буудлаар оруулаад тэгэл би зочид ороод нөгөөдөр нь одоо нөгөө санал хураалт болж байгаа сонгуул те. Тэгэхэд чинь би нөгөө та нарын яриад байгаа нөгөө би чинь нөгөө баг ингээд 5 сар ингээд гаццсан. Ганцаараа ингээд үлдсэн. Гэр орон маань ингээд 3 сарын сүүлээр явцсан. 2 хүүхэд эхнэр маань. Тэгээд би ганцаараа үлдсэн. Би тэнт чинь нөгөө сэтгэл санаагаар тэгээд ковид тэгээд тэнт чинь аюу муухай байлаа шүү дээ. Ганцаараа хүний нутагт ганцаараа үлдчихэр тэгээд ингээд улс төрийн шалтгаанаар үлдээчихэр чи хүн бол ингээд дотроо бол ингээд бүр шатчтай юм байна лээ шүү дээ. Бүр ингээд өдөр болгоно л ингээд явахын нутаг явахс гэр орондоо очмоор байдаг. Хүний нутагт ингээд ганцаараа буудалд ингээд мөнгө төлөөл байгаад байдаг тийм үү. Юу ч хийх үү гарахаар л ингээд нөгөө ийм масктай хүмүүс ингээл орж болохгүй хоол унд юм олдохгүй гаргахгүй оруулахгүй шалгалч ийм амар хэцүү нөхцөл тэгэл тэнд байсан. Тэгэл онгоцны суудл өгөхгүй ингээ гацаач зориуд дээр ингээ гацаач сонгуульд оруулахгүй гацаагаад сонгуулиуд 2 өдрийн өмнө нөхөд хүн бол цээжиндээ бол амар гомдолтой ирж байгаа байхгүй. Тэгэл би нэг ганц 2 коньяк авцсан байсан. Тэгээ тэр коньякнаас уугаал за одоо ингээл морин цагт лайв хийндэ Монголд ирсэн анхны лайв хийндэ гэж бас нэг лайв мав хийгээд исэн юм чи. Тэгэл яг морин цагч нэг 11 цаг 40 штэ тий 11:40-т ингээл тэр өвтөр жаах ууцсан бас 100 200 г ууцсан юм шиг нэлээ их биш л дээ. Тэгэл ингээл гацсан тухайгаа ингээд намайг ингээд гацаагаа суудлаа өгөөгүй гэж ярьсан чинь нөгөө хамаг гомдол ингээд цээж рүү ингээд гараад ирд юм л ерөөс тий. Тэгэл нэг мэдсэн чинь ерөөсөн гинтхэн ингээ ерөөсөн нулимс тэр гомдол чинь зүгээр ингээ хахаал гараад ирт юм л нүднээс ингээ зүгээр ингээ хамар ингээ зүгээр гашуу оргол хоошоогоо бүх нулимс нүдээрч гараад хоошоо татагдаад зүгээр ингээ ороод ирд юм байна л шүү дээ аймаар. Тэгэл би чинь уйлаад өстой Монголоо сансан надад суудлаа өгөөгүй өстой эдгүү газар нь өстой баах сайхан элстэй газар нь шээх сайхан гэл ингээ өстой муусаа юмнууд намайг тэгсэн гэл ингээ тэгэл нулимсэрс ингээд гарцсан. Тэгсэн амар олон хүн үзэл. Тэгээ яг хуу нөгөө хүмүүс тэгсэн шүү дээ. Нэг 5 гига зарцуулаад тэгээд нэг 100 г вискигээр бараг сонгуульд ялцсан хүн гээд тийм яриа чинь тэнд гарсан байхгүй юу те. Тэр бол түүгээр болсон. Тий яг хөө би ч одоо бас их паянтай хүн шүү дээ. Та нар одоо энд тэнд одоо юу гэдгийг одоо миний одоо гаргасан үг вэ те. Одоо нөгөө чацаг царайлаад гээл Эрдэнэтэд гаргасан үг байна. Би их хурл 3 сонгогдсон. Чадахгүй бол чацаг царайлаад харж унт гээ. Би чи их хурлын чуулганы нээлтийг 3 удаа тараасан хүн шүү дээ. Надаас болоод их хурлын чуулган нээлтээ 3 удаа тасалж тарааж байсан шүү дээ. Монголд 1 удаа тараасан хүн байдгүй юм шүү дээ. Би ч одоо бас их тийм юу гэдгийг одоо зоригтой гинөө мангар гинөө мэдхгүй онгороо гинөө одоо мэдхгүй би угаасаа ийм л байсан би өөрийгөө өөрчилж чаддгүй юм. Их хурл ярьсан дээр таньдаас нэг бас асуулт асууя. Бид нар тухайд жоохон байсан л та. Одоо инхээр эрхэлж байхад би бол гэж санаж байна. Инхээр эрхэлжтэй байсан. Тэгэхээр та бичигээрээ тухайд 76 нэг ч үлээ 76 2 харьцаатай тий. Тэгэхээр баг 72 тий. Тэгэхээр та тухайн үед бол ганцаараа сүрэг хүчин хийж ирсэн. Миний ганцаараа хийж ирсэн дөө. Тэгэхээр тэр үед та ямар одоо сошиал магадгүй одоогийнх шиг байсан бол танд арай өөр үр дүн байсан тухайн үед танд. Тэр үеэсээ та дуусвал тэр бол бас л хүнд үе шүү дээ тий. Тэр үед бол одоо бас л залууч байж тий 30 эдтэй байж омогтооч байж тий эднэр бас энэ ардын намынхан чинь их давардаг байсан байхгүй үг мөг хэлүүлэхгүй энэ төр тий хааж боодог намайг чинь барьж шорон моронд хийсэн шүү дээ. Би ч ганц удаг модох руу очиод ачуулаад ороод ганц удаг дотор намайг чинь бас нэг хонуулд мануулсан шүү дээ. Зүв зүгээр байхад тий. Тэг яг энэ дээр нэгд болоо энэ миний цаад хүн минь өөрөө би нэг тийм бас багын нэг тийм юмны
юмыг гүйцээхийн төлөө хийхийн төлөө тэгээ бас айдгүй зоригтой тэмцдэг тэгээ бас хүнээс хамааралгүй би одоо намайг тэгчүүл одоо эднэр намайг ингэ чинь миний бизнесийг ингэ чинь миний энийг хаа чинь ингэ чинь гэж юус айдагчгүй тэгээд нэг ноо байхгүй тийм болохоор би чинь юм зоригтой одоо тийм тэмцдэг одоо ч хэвээрээ л дээ бас л энэ төр засагтаа үзээл идэх хүн тийм л одоо яг багын нэг тийм хүний өөрийн мөн чанар байна шүү дээ тийм би бол нэг тийм худлаа яриад хулгай хийгээд өөрийгээд тэгээд нэг юм жүжиглээд тийм үү одоо би бол чадахгүй юм чадахгүй л гэж хэлнэ би буруу юм хийсэн бол би буруу юм хийснээ би шууд хэлээд буруугаа хүлээн хүн намайг гүн далаач тэгсэн гэ тэр нь одоо хулгай ловер би нэг ямар нэг юмар хийцэн байх юм бол би шууд хэлнэ. За би яг нэрээ тэгсэн юм байна энэ андуурл болчих альсгүй бол би тэр үед нэрээ тэгээд тийм буруу юм ээж уучлаарай би одоо тэгчихжээ гэд би хэний ч өмнө би хэлэх чадaltaа тэгээ зүгээр над руу бол маш их үтгэлэг юм байдаг би тэр мэдээж одоо ингээд ийм сайн яваа өнөө чинь доош нь хийх гэж энэ нэг өрсөлдөгч гараад ирнэ гэд ингээд намайг чинь бас улс төрийн шалтгаан янз бүрийн юмар дарах гэдэг их үдэж байгаа шүү дээ энэ үг монголоор дуран хулгай ловер энэ эдээчин уугаачин энэ нөхдүүд тэнд сууж байгаа байхгүй тэд нар өөрсдөө балиар заван хулгайч ловерч өөрөөс нь илүү хүнийг бүр дарах гэж сошиалар оролддог байхгүй одоо миний эсрэг бүх гүтгэлэг тэрнээс үндэстэй байхгүй баримт нотлогоотой юм гаргаад ирэхээр нэг ч хүн байхгүй одоо юу гэдэг одоо намайг юу гэдэг ингээ зайсангийн газрыг зарж баяжлаа гэж ямар газар зараа баяжчихсан олоод ирэхээр тэр газар нь байхгүй өөр одоо юу гэдэг ийм одоо яалаа гэн ингээд баахан жижиг сажиг ахын хэрүүлсэх хотлоо гүтгэлэг явууд тэр хүнийг олоод ирэхээр олдохгүй би буруу зөрүү юм хийсэн бол намайг шүүхэд цагдаад өгчөөч гэхээр нэг ч хүн шүүхэд цагдаа өгдөггүй яг би хизээш тэгж хулгай лөөрөж хүний юм заллиж лөөрдөж ингэж яваагүй байхгүй тэгэхээр юмд бол дандаа баримт бодит юм бол зүв байхгүй нэг хүн намайг одоо ингэж тийм үү миний одоо гэр бүл эсвэл миний компани миний одоо ойрын одоо хамааралтай хүнийг одоо шүүх цагдаад өгж байгаагүй бүр түүх байхгүй яг л буруу юм хийдгүү хулгай лөөр хийдгүү байхгүй хулгай лөөр хийх юм бол шууд өгнө шүү дээ тийм биз цагдаа шүүх тийм байхгүй тэгсэн мөртрөө гүтгээд байдаг тэрний цаана бол одоо энэ хулгай лөөр өөрсдөө байдаг байхгүй яг одоо ийм нэг юу л байгаа юм л да одоо ингээл та мэдээж нэг сошиал нийтийн идэвхтэй бас одоо нөгөө Facebook дээр бол одоо наран одоо хамгийн лаг шилдэг нь байна. Тэгэхээр одоо ингээд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой одоо ингээд юу гэдгийг даргын хүүхэд одоо нэг найз өхөндөө одоо юу ч үгүй эд хэрэгсэл авч өглөө гээл нэг юм ярьж гин. Тэгээ энэ тал дээр одоо улс төрч одоо гишүүн байсан шүү дээ. Тэгэхээр энэ хүний хувьд одоо улс төрчийн хувьд байсан хүний хувьд одоо та юу гэж бодож байна? Эсвэл зүгээр нөгөө талаас нь иргэн хүний хувьд та юу гэж бодож байна? Мэдээж чи цаг үеийн байдлаа хэдүүл одоо бас ярилцвал зүгээр юм болов. Одоо жишээ нь Солонгос жишээ нь юу яасан шүү дээ зөвхөн одоо танилынхаа хүүхдийг сургуульд одоо харсан төлөө ч юм уу пакны өргөлч ингээд огсордог ч юм уу тэгэхээр ингээд Германд чинь ийм байж болдго юм уу одоо яг саяны болоод байгаа шиг. Одоо энэ Япон, Герман одоо энэ ялангуяа Солонгос энтерт бол ерөөсө нэг буруу ёс зүйгүй үг хэлснийхээ төлөө үйлдэл үзүүлснийхээ төлөө альсгүй бол нэг халамцуу одоо байсныхаа төлөө тийм үү ингээд шууд ёс зүйн хариуцлага хүлээгээд огцордог байхгүй энэ бол зөндөө олон жишээ байгаа одоо ингээд тэгэхээр манай Монголд бол одоо жишээлбэл ерөнхий сайдын хүүхдэн ингээд тийм их тансаг одоо хэдэн 100 сая төгрөг хэрглэж штэ тэр зөв мэдэгдэж байгаа нь тэр штэ тийм биз дээ тэгэхээр тэр хүүхдэд бол цаана нь тэгж хэдэн 100 саяыг ингээд үрж ийн гэдэг чинь цаана хэдэн одоо 100 тэрбум төгрөг энэ дансанд нь ч юм уу аавд нь ч юм уу ингээд байж гэн өгдөг байна тийм үү альсгүй хэдэн их найд ч юм уу тийм их мөнгө байж иж хүн тэгж өрнө штэ түүнээс биш хүн одоо аав нь өөрт нь 100 сая төгрөг өгчвөл ахиж өгөхгүй шүү гэвэл тэр хүн 100 сая төгрөгөө үрчихгүй шүү дээ. Тийм биз дээ. Хадгалаад юу гэдгийг 5 саяын үрээд тийм үү? Ингэж явна шүү дээ. Би бол жишээлбэл та нарт ярьсан би нэг их тийм олигарх тийм баян одоо ийм том уулуурхаа ийм том бизнес тийм над байхгүй. Би тэгтээ жишээлбэл
нэгдүгээр бизнес классаар баг нисдэггүй, их нэртэйгээ баг нисдэггүй, дандаа энгийн классаар нисдэг. Үнэхээр хол одоо 7-8 цаг явах, үнэхээр би ядарна юм гэж бодвол за яах вэ? Өстой нэг үн гайгүй бол нэг апгрейд хийгээд ч юм уу нэг явчих гэж ингэж боддог тий. Миний хүүхдүүд нэх их учирдаггүй брендийн юм авч өмсөх бүр дурггүй. Ээж нь бүр ингээд бас ээж нь арай брендлэгчтэй. Хүүхдүүдтэй тэгж байгаа шүү дээ. Нэг $700-800 одоо юу гэдгийг Монголээр энэ төр авч өгөөд өмсөхгүй. Ингээл үлгүртэй л байж. Бүр ээж нь чи яга өмсөхгүй байгаа юм хэрэг. Зүгээр нэг $50 нэг юм хармаар юмнууд өмсөөл нэг Nike-ийн пүүз өмсөөл манай хүүхдүүд явчихна. Гэхдээ өмсөөч гэж өмсөхгүй манай хүүхдүүд. Яг тэгэхээр бусад хүүхдүүдээсээ ч юм уу жирийн хүүхдүүдээсээ өөрөө тэгж ялгарч харагдмааргүй байгаа байхгүй юу? Тэ? Тэднэрийнхээ хажууд ингээл тийм үү? Тийм байхгүй гэж. Манай охтууд тэгж боддог тий. Тэгээ бид нар охтуудаа жишээлбэл төрсөн өдрөөр нэгж юу гэдгийг одоо хэдэн мянган одоо долларын юм хүм бид нар авч өгдөг. Миний хүүхд төрсөн өдрөөр нэг боломжийн тийм тий үнэтэй биш дунд зэрэг ресторанд найз нартайгаа хоол идээд тэгээ гараад зүү мүү дискод ороо тэгэл болоо. Илүү юм хэрэг бид нар бэлэг мэлэг хүүхдүүдэд авч өгдөг. Жишээлх юм бол тий. Тэгэхээр энэ ерөнхий сайдын энэ хүүхдийн одоо тэр тансаглал бол хэрээс хэтэрсэн байна л тий. Нисдэг тэргээр нисээ л тий. Тэгэл одоо тий манай эхнэрээс үнэтэй тий бэлэг мэл одоо цүнх мөнхнүүд ингээл зүтсэн тэрүүгээрээ гайхуулж байгаа баларч байгаа байхгүй тий. Бас нэг зүйл асуухад одоо нэг засгаас явж байгаа бодлогууд нэг 14 мега төсөл одоо энэ засагч нь бас том ажлууд хийх гэдэг би хараад байна л да. Тэр энэ дээр ер нь таны бодол одоо улс төрчүүний хувьд бас нийгмийн дуу хоолой болж байгаа нь та яг одоо засгийн хийж байгаа ажлуудыг яаж харж байна? Энэ засаг байна те хийн гээл яриа л байгаа. Одоо юу гэдгийг одоо ямар юмгүй баяжсан хүмүүсийн хөрөнгийн хураах хууль оруулж байгаа хаалгын тэр нь гарч ирдгүү мега төсөл гээл яриа л тэр нь бүтдэггүй ингээл зүгээр яриа л байгаа байхгүй юу. За жишээлбэл одоо Бадрах ямар юу лээ энержи гээл тийм үү нөгөө атомын те тэрийг 1 мега төсөл хийцэн те тэгээ тэрнийх нь үрдэн Монголд яаж орж ирж байгаа юм байхгүй. За эднэрийг хийгээд эгийн голын төсөл мөсөл одоо энэ нэг яриад байгаа тэр нэг төмөр зам мам холбох гээл энийг хийгээд үрдүн гарцсан юм нэгч байхгүй. За энийг хийх гэж байгаа учраас одоо ингээд намайг байлгажээ гэсэн юм яриад байгаа байхгүй юу. Тэр нь айгүй инээдэмтэй байхгүй юу. Нэг хоёрдугаарт энэ мега төсөл гэдэг юмнуудаа гаргаж ирээд Монголын ард түмний амьдрал сайжрахгүй байхгүй юу. Ер нь тийм биз? Нефтийн үйлдвэр нь мэдэхгүй одоо бас нэг юм хийгээл энэ гэж байгаа. Тэ? Одоо тэгээд яах юм бэ те? Нефтийн үйлдвэртэй одоо болыг үйл бид нар аль дээр үйл болох байсан шүү дээ. Тамсаг гэдэгт нефт угаасаад Монголд байсан шүү дээ. Ер нь юмыг бол нэг шууд дорн ингээд хийчих хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээд эднэрийн хийж байгаа юмнуудыг хараад тахаар ингээд те нэг л гадныхны гуйсан, гадныханд найр тавьсан, өөрсдөөс юм хийчихгүй те. Одоо жишээлбэл тэр уран гэж яриад байгаа байхгүй юу? Би бол зүгээр уран энд олборлж ирсэнд орвол зүгээр за яг олборлдог юм. Би нэг атомын цахилгаан станцтай болчих л гэж бодож байгаа Монгол. Тэгэх юм бол цахилгаан үнэгүй шүү дээ. Тийм биз дээ. Уран байна уу? Атомын цахилгаан станц Улаанбаатарт дулаан цахилгаан үнэгүй. Тэгвэл бид нарт ямар сайхан байх вэ те? Бизнесмэнүүдэд ямар гоё байх вэ? Гэтэл тэр уранаараа атомын цахилгаан станц хийх тийм төслөл хэрэгжүүлэх ёстой байсан болохоос нэг нөхдүүдийг эндээс ингээд ураны нухаж аваад ингээд гадагшаа зараад алга болчих гэдэг гэрээ хийчихээр л нөгөө мега төсөл чинь унчаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд энд ингээд нэг олон юу гэдгийг түүц мүүцүүдийг ингээл хүчээр зайлуулаад байгаа байхгүй юу. Тэглээгээд төгжрөл алга болохгүй тийм үү. Одоо тэглээгээд монголчуудын хармаанд мөнгө орохгүй байгаа байхгүй юу. Тийм биз? Бидний та нарын хармаанд мөнгө орж иж монголчууд мөнгөтэй болж иж энэ мөнгөнд гоё хуваарлагдж иж одоо хүмүүс баян байна өгөхөөс тэрний баялагын санд нь тэрний мега төслүүдээс нэг хэдэн төгрөг орж ирээд нэг жилдээ өөрт чинь 1 сая төгрөг өгөөд юу болох юм тийм үү одоо нэг 100 200 мянган төгрөг өгөөд байгаагаа өсрөөл 1 сая болгоно л үз тийм үү тэр нь тэгэл бодлого энэ инфляц гэдэг чинь бодлого бүгдийг нэдээл дууссан шүү дээ тэгэхээр байнга бид нар орлоготой мөнгөтэй монголчуудын хармаанд жирийн иргэдийн хармаанд бизнес хийдэг
боломж нөхцөлийн олгоогүй цагт хичнээн мянган мегатөсөл элдв юм яриа. Тэгээ тэр хийж байгаа юм ийм маягаар хийх юм бол одоо сая миний яриад байгаа ганц атомын цахилгаан станц хийчих чадахгүй юм бол хийгээч одоо хэрэггүй шахуулан байхгүй. Хийгэл ёстой байх л да. Тэрийг нэг их юм бодоо тэрүүгээр монголчууд баян болчихно гэдэг байгаа байхгүй. Үгүй байхгүй. Одоо та нар хараарай энэ эрүүл мэнд боловсрал те одоо энэ сургууль цэцэрлэгтэй энэ эмнэлэг мэмлэгүүд бол арай хэтэрхий хүнд нөхцөлт байна шүү дээ. Эдгээр мэднэр дээр юу ч хийхгүй шүү дээ. Нийт чи шууд хийчих хэрэгтэй шүү дээ. Тийм үү дээ. Энэ эмнэлэг мэмлэг барихад тэр нь юу болохгүй юм те. Бэлэн энэ нэг зогсцсон байгаа барилга байсангууд худалдаж аваад эмнэлэг болгоод оруулчих бас болно шүү дээ. Тэг чи манайх нэг гүүр барих гэж нэг ямар удадгүй 1200 км зам барих гэж хичнээн зовоодгүй те. Тэгэхээр чи юм хийж өгөхгүй байгаа шүү дээ. Тэгсэн мөртрөөд нэг гоё юм мегатөсөл хийх гэдэг намайг байлгаараа гэтэл нөгөө гараараа хүүхдтэй хэдэн тэрүүмаар нөхцөн нөгөөх нь ингээ 100 саяар нь ингээд үрдэг. Тэгээ өөрөө шудраг яс яриад өөрөө авилгалтай тэмцэнэ гээд өөрөө авилгалаар л мөнгө авцсан байна шүү дээ. Тийм биз дээ. Өөр яах юм тийм биз дээ. Тэр хаа бэрх гэдэг газар ч гэлөө байсан нөхөр те. Энэ хүмүүс айгүй тэр юу яагаад байгаа байхгүй юу? Хотлоо яри хүн хуураад байгаа байхгүй юу? Би бол Германы ангаахыг онц төгссөн тий. Би 8 хийдэг байсан, супер 8 ч юм байсан тий. Би энэ мөнгийг мэднэ, бизнесийг мэднэ, би дэлхийг мэднэ тий. А гэтэл тэнд нэг нөхөр юу ч мэдэхгүй нөхөр хотод 39 настай орж ирсэн нөхөр өнөөдөр би айгүй мундаг бүх юм мэднэ. Би гоё шудраг хүн, би өстө Харвард сурсан гэдэг. Ямар юмных нь Харвардд сурдгийн тий. Энд дээд сургууль төгсөөгүй юм тий. Харвардд зүгээр очиж сурдаг юм тийм байдгүй. Миний охин жишээлбэл UCL-ийг төгссөн. Миний хүү Imperial-ыг төгссөн Англид. Би дандаа тэднийг хувийн сургуулиар Английн хувийн сургуулиар дамжуулж иж би тэр UCL юунд оруулдаг. Өөрөөр тэнд ордгоо байхгүй юу? Өөрөөр зүгээр нэг одоо юу гэдэг гаст студент те нэг юм зочин маягаар очиад мөнгө төлөөд нэг курс нэг юм жижигхэн бакалавр нэг юм альсгүй бол нэг социолог тийм баг хэрэггүй шахуу мэрэгжил тийм улс төр тийм мэрэгжлэр Монгол хүн сурна шүү дээ. Түүнээс яг ингээд тэнд ингээд ордог шалгуураар нь явъя гэх юм бол одоо Монголоос одоо Харвардд тийм баг хүн очихгүй. Яг тэр очих боломжгүй байхгүй юу? Тэгээд тэд нэр тийм хүмүүсийг зүгээр яг зарим сургууль зүгээр авдаг байхгүй юу? За Монгол гэдэг нэг нэр оруулчих. За нэг хүүхдийг ингээд оруулчих юм. Альсгүй бол за энэ мэрэгжлэр сурдаг хүн баг байдгүй юм чинь энэ лүү нэг ингээд оруулчих гэдэг юм уу те нэг тиймэрхүү маягаар л манайх сурнахаас Harvard, Stanford, Imperial, UCL энтерд бол тэр чинь ингээд бүр орох гэж алаан болдог байхгүй юу? Тэр шалгалтыг нөхөх гэж тэр те одоо жишээлбэл одоо би одоо Английн ингээд хувийн сургуулиудад 11 12 дугаар ангид манай хүүхдүүд очиж сурдаг байхгүй юу? Дандаа эндээ ингээд сурж байгаа. Тэгэл очиход чинь жилийн төлбөр нь бараг 60,000 фаунд те. Тэр чинь 240 сая төгрөг болж байгаа шүү дээ. Жилийн төлбөр нь те. Тэгэл тэндээ байгаа л тэр хүүхдүүдийн чинь нөгөө дотор байранд байлгаад ерөөсө гаргахгүй те. Тэгэл багш нар нь бэлтгээл шалгалтанд бэлтгээл. Тэгэл тэр 2 жил тэнд хувийн сургуулаа төгсөөл шалгалтаа өгөхөд тэнд нь хараа дандаа Сингапур, Гонконг, тэгэл Герман одоо ингээл Швейцараас ингээл Орос морсоос дандаа нөгөө нэг мөнгөтэй тэгээд хүүхдөө ингээд өндөр мэрэгчлээ боловсролтой болгоё гэсэн хүмүүсийн хүүхдүүд очдог те. Манай хүүхдүүд чинь өөрөө арай л гэж нөгөө мөнгөний төлөөл битээр явуулдаг те. Тэнд очиод баг ингээд нөгөө ядууд нь орж байгаа юм чинь тэгэл өөрөө ядууга мэдчихгүй гэл өөрөө амтд те. Тэ хоол ундандаа тэд нэрийг гуйгаад авах ш тэгэл сонсоход бол тэр хүүхдүүдийг идэж хэрглэж байгаа юм хум те амар тэгж аав ээж нь тэгж хувийн багш магшаар хүүхдүүдээ бүр ингээд топ болгоцсон те. Тэгээд хүүхдүүдийнхээ боловсролт ингээд сая доллар ингээд төлцсөн. Тэгж хурж ирээд тэгээд тэндээсээ өрсөлдөж одоо тэр дэлхийн одоо 10 одоо хамгийн мундаг дээд сургуулийн 5 Америкт 5 Англид байдаг байхгүй юу? А Германы хамгийн сайн сургууль нэг 20 хэдтэл байдаг шүү дээ. Ер нь те. Тэгэхээр тэнд чинь тэгж өрсөлдөж тэр
журмаар ингэж явж очдог болохоос өөр Монголын нэг хэддгээр сургууль төгсөөд юм уу энтхийн Монголын ямар ч одоо юу энэ хувийн сургууль төгсөөд одоо тэр Английн эхний 5-д ордог, Америкийн эхний 5, дэлхийн эхний 10-д ордог тэр сургуулиудад авахгүй. Ягаад гэвэл тэнцэхгүй. За та тэнд бол өрсөлдөөн тийм их те. Анхны одоо бизнес хийжсэн одоо Монголын бас шилдэг залуучуудын нэг. За дараа нь улс төрд ороо та улсын хурлын гишүүнээрч дахин сонгогдчихлоо. Одоо миний мэдхэн бас эрүүл мэндийн сайд ч байлаа. За намуудын бас удирдлагт бас байлаа тий. Тэгэхээр дараа нь бол эргээд бас хувийн бизнесээ хийгээд явж байна. Одоо та ингээд одоо яг бид залуучууд зориулж хэлэхэд хэрвээ бид нэр одоо сонголт маань буруу байгаад байна уу? Эсвэл за улс төрчид одоо муу гэдэг үг бол бид нар одоо өлөг боллоо зөндөө сонслоо тий. Тэгэхээр таны одоо өнцгөр хэлэхэд нийт одоо энэ залуучуудаа зориулаад улс төрийн мэдлэг олоход жишээ нь нэг томтой үг хэлээч. Ядаж одоо ийм юм харж сонгооч тий. Чи танаас бид нар одоо үг сонсъё гэвэл. Яг ямар ард түмэн байна, тийм удирдагчд байна гэдэг үг бол яг үнэн шүү дээ тий. Нэг одоо ингээл манай солонгосууд бол тэр удирдагчдынхаа муу хийсэн, буруу хийсэн болгоныг өөрсдөө гарч ирээд нэгдүгээр тэд нар өөрсдөө ч ёс зүгээр огцордог, огцруулах гээд өөрсдөө ч нөгөө солонгосууд нь өөрсдөө тэмцдэг тий. Би бол Монголын залуучуудыг бас нэг тий тэмцдэг байгаасаа л гэж хэлмээр байгаа. Тэгэхгүй бол одоо болохгүй байна тий. Залуу ер нь л оюутнууд, залуучууд ингээд бас энэ нийгмээ ингээд авч явах хэрэгтэй байхгүй. Яг л тэдний өмнө энэ улс орон ирээдүй амьдрал нь байгаа байхгүй. Тэд нар өөрсдийнхөө төлөө, тэдний үр хүүхдийн төлөө тэд нар илүү тэмцэх хэрэгтэй байхгүй юу? Жишээлбэл би бол тий заавалчгүй одоо ингээд тэнд талбай дээр гараад тэмцээл хашгираад авах шаардлага надад бол одоо жишээлбэл насны хувьд ч юм уу тий одоо юуны хувьд байхгүй гэж болно шүү дээ. Тийм за одоо залуучууд тэмцэхгүй бол би яах юм бэ тий? Би бол одоо болцсон хүн тий. Би ингээд амьдралынхаа одоо тий сайхан залуу насыг Монголдоо ингээд Германдаа ингээд эндээ ингээд өнгөрөөцөө одоо бол энэ миний үр хүүхдүүдийн л 90 үе тийм үү? Би энэ залуучуудын 90 үед би юу хийх үү гэд. Би бол жагсаал зүгдаанд очихгүй, элдв юм ярихгүй, эсэргүүцэл юм үзүүлэхгүй явхад хүн над хэлнэ шүү дээ. За яах тий? Болох юм тий. Хамгийн гол нь залуучууд идэвхтэй л байх хэрэгтэй байхгүй юу? Залуучууд юм сурах хэрэгтэй, хэл сурах хэрэгтэй, спорт хийх хэрэгтэй. Та нар энэ улсаа гоё байлгахын төлөө зүтгэж монголчууд нэг тийм нэг гоё нэгдмэл нэг гоё тийм юутай болох хэрэгтэй байхгүй юу? Одоо үзэл санааны тийм гоё үнэт зүйлтэй болох хэрэгтэй байхгүй монголчууд. Одоо бид нар улсаа хөгжүүлнэ те. Монголчууд бид нар бол нутагтаа эзэн байх хэрэгтэй. Монголчууд бид нар өөрсдөө гоё байжээд нутгаа гоё болгоно. Бид өөрсдөө чадах ёстой. Бид нутаг орондоо эзэн байх ёстой. Бид Монголоо ийм гоё соёлтой улс болгоно, ийм гоё боловсролтой улс болгоно, ийм гоё улс болгоно те. Хоггүй цэвэрхэн улс болгоно. Монголчууд хараад хэлдэггүй болно. Монголчууд бид дэлхийд гармаар байна те. Монгол оронд ирэхэд ийм гоё бай гэдэг юмыг л ингээл бид ингээл дотроосоо ингээл гаргаад залуучууд маань нийгмээрээ нийтээрээ хөдлөх юм бол энэ улс гоё болж хөгжинэ. Түүнийх шиг яг одоо ингээл те хүн болгон ингээл те энэ одоо урд урдуура машины урдуур дайраал ингээл те хүн болгон сигналдал гарч ирж хоорондоо зодтолтол тийм үү? Нэг машин хоорондоо мөргөлдөхэд л хоёр нөхөр гарч ирээд ямар хэрэгтэй зодтолтол байгаа байхгүй те. Зүгээр хэн буруугийн замын цагтаа ирээл хараад камер шүгэл олно шүү дээ. Тэнд хоорондоо хэрэлдэх ямар шаардлага зодтолдох ямар шаардлагагүй шүү дээ манайхан. Тэгтлээ манайхан доошоо орцсон те. Тэгтлээ манайхан ингээд энд ингээд биеийн лүгээ дайрч хашгирдаг шүлс нус юмаа гоожуулдаг хараал өрөөл ингээд энэ тэгээ дээр нь энэ сошиал гэдэг нэг амар муухай юм болцсон байхгүй энэ чинь нэг талаараа. Юу гэхээр энд чинь үнтэй хин дуртаа нь өөрийн хаягаар хин дуртаа руугаа хашгирч болдог, доромжилж болдог. Хин дуртаа нь ингээд энэ өгөөш хайж ингэж энд тий гэтэл гаднаас бас юу ч орж ирж бид нарыг хордуулж байгаа юм билээ тийм биз? Одоо ингээд гаднаас ингээд Монгол дотор хооронд нь хэрэлдүүлээд байгаа юм чинь бас тий доромжлоод байгаа ингээд хэрүүл болгоол ингээд Монголын нийгмийг бохирдуулаад ийм байт юм байна гэж харагдуулаад байгаа юм чинь энэ урд хойд хөрш ч юм уу хэн нэгэн муухай этгээдүүд Монголыг ингэж хорлж яхахыг үгүйсэхгүй энэ тэнэгүүдэд те тэнэг одоо галзуу хүмүүсийн дунд ингээд буу авчраад өгчл бие бинийгээ буудчих штэ те тэгэхээр энэ Монгол гэдэг нэг ийм тэнэг галзуу юмнууд дотор энэ буу ч юм уу энэ сошиал ч юм уу нэг юм ингээ хаяад тэгээ дээрэс нь ингээд нөгөөх ингээд байвал эдгээр ингээ алцаад ингээд нийгэм нь ялзраад дуусна гэд те
Тэгэхээр энэ хөгжиж байгаа улс орноо та нар харалтаа Япончууд ямар гоё хөгжиж байна те. Цаана энэ Япон хүний сэтгэл санаа ямар байна? Япон улсаа яаж гоё хүндэлж явж байна? Солонгосууд яаж байна те? Энэ бид нар яг ийм болох л ёстой байхгүй юу? Бид нар чинь түүхтэй те дэлхийг донцдогж байсан улс шүү дээ те. Бид нар тэрийг ёстой гоё аваа явах ёстой байхгүй юу? Нэг гоё кино байдаг шүү дээ. Last Samurai гэдэг те. Тэн дээр чинь нөгөө Том Круз тоглодог шүү дээ. Энэ Том Круз бол тэр жижиг дүр байхгүй юу? Хүмүүс Том Крузыг нэг гоё залуу тоглоод байна, нэг гоё самурай болоод байна гэдэг байгаа байхгүй биш байхгүй юу? Тэр самурай гэдэг тэр уламжлал, тэр одоо эзэн хаандаа үнэнч зан, тэр Японо тэ гэсэн тэр сэтгэл, тэр Япон хүний сэтгэл зүй тэр болгон тэр кинонд гарсан байхгүй юу? Тэрийг л тэр гаргах гэж гоё үзүүлэх гэж тэр Холливуудын одыг авчир тавиад хүн болохоор Том Крузээ хараад байдаг боловч тэр бол тийм биш байхгүй. Тэр цаанаас Япон хүн, Япон улс, Японы хөгжил, үзэл санаа, үнэт зүйл тэнд шингэсэн байгаа байхгүй тийм гоё үнэт зүйлийг л Монгол шингээж ээж бид бүгдээрээ нийлжээ залуучууд та нар л одоо улсаа гоё хөгжүүлэх хэрэгтэй. Гүндлэхаа одоо нөгөө манай подкастын цаг нэлээд өгцөн байна. Тэгээд нэг ийм асуулт байна л да одоо үзэгчд гэсэн бас сонирхож магадгүй те. Одоо дараагийн сонгуульд магадгүй та нэр дэвшгүй өрсөлдөхүү. За одоо хүн өөрийгөө голдгүй юм гэсэн баг үзэхгүй л гүдээ би те. Тэгээ одоо ер нь гэхдээ би өөрийгөө ажиглаад байхад би ч нэг тийм өөрийгөө ерөөсөө тийм бас л гайгүй залуу байгаад байгаа юм шиг бодоод байдаг шүү дээ. Гэхдээ одоо Америкийн улс төрчдөөс л харахад Америкт залуучууд дутаагүй. Америкт боловсролтой хүмүүс дутаагүй. Тэгтэл Нэнси Пелоси гэдэг нэг авгаа ямар одоо баг ингээ 80 хүрсэн улс төр хийгээд дөнгөж саяхан бууж जैन те. Одоо ингээл тентхийн том сенаторууд, минаторууд ч одоо ингээд баг л ингээд 70 80 хүрж байгаа хүмүүс те. Дональд Трамп одоо баг 80 хүрсэн те. Гэхдээ эдгээр чинь ингээл бас үзээлээ шүү дээ. Тэгэхэд чинь би юу одоо тэдний хажууд чинь баг залуу болчиход байна шүү дээ тий. Жил хагасын дараа гэхэд одоо нэг баг ерөнхийлөгчийн сонгуул боллоо шүү дээ тий. Тэгэхээр та энэ дээр одоо юу гэдэг танд ямар бодол байна? Ер нь ямар шиг хүмүүс нэр дэвших бол зүгээр таны бодол. Одоо баг энэ талаар чи яригдаж эхлэв шүү дээ. Та бас би шодрог асуугаад танаа намаас та бас дэвших үү? Би ч нөө нэр дэвших ирэхгүй шүү дээ. Ирэхгүй ч байхтай нөгөө манай нам ч нөө суудл аваагүй байхгүй юу? Тэгээ би боддتي хэрвээ одоо ард түмний хүчгээд одоо миний одоо нам гинөө овоохоо гинөө те энэ маа нэг суудл авцсан байсан бол би Монгол улсын одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байлаа. Нэр дэвшсэн бол баг би ялаад гараад ирчих байх гэж боддөө штэ те. Намайг нэр дэвшүүлэхгүй байх бүх хорыг энэ хоёр нам чинь нийлж найруулсан штэ. Намайг одоо 2000 оны сонгуульд оруулахгүй байх бүх хорыг ардын нам найруулсан. Тэгээ намайг ганцаар ингээм Таиландд үлдээсэн. Тэрнтэй адил энэ гүн далаа нэг суудл авчих вэ гэдэг дээр эдгээр бас онц анхаарсан шүү дээ. Таны бодлоор хоёр намаас чинь нэр дэвшигч бол хамгийн одоо ойрхон байх нэр дэвшигч таны бодлоор шүү. Гэж нэрлүүл та одоо. Энэ хоёр намаас ер нь энд одоо 4 нам байгаа шүү дээ. Та 5 нам байгаа. Энэ намаас одоо Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшээд за аль нэг нь гарч ирэх л байх те. Нэр дэвших олигтой аавын хүү байхгүй. Ер нь би мэдчихэндээ улс төрчтэй. Гарч ирээч энэ улс орныг зэгцлээд хийч чадах мэдлэг боловсрол сэтгэл зориг чадал бол байхгүй. Энэ нөхдүүд. Тэгээд нэг бас л нэг нөхөр гарч ирээл тэгэл бас л эднэрийг дагаж эднэртэй аялдан дагалдаж явж байгаа л тэгэл таарна да. Би тэгж л бодож байна тий. Намайг нэр дэвшүүлэх юм бол би харин жинхэнэ өөрчлөлт шүү. Одоо жишээлбэл ингэвэл яг та магадгүй ингээд ерөнхийлөгч боллоо шүү дээ. Тэгвэл одоо ингээ хамгийн чухал нэг зүйлийг за би энийг л яг хийж чадна. Энийг л өөрчилчихье гэсэн тийм туйлын одоо хийчих гэсэн зүйл одоо юу вэ? Одоо Монголын нийгэмд Монгол улсад жишээ. Монгол бол одоо яг 100 задгаа 60 хагархаа улс шүү дээ. За тэг хамгийн чухал юм бол одоо Монголд за нэгдүгээрт энэ мөнгө энэ хүмүүсийн орлого заяа. Монгол хүмүүсийн Монголын мөнгийг яаж алдахгүй байх вэ? Монголын мөнгийг яаж арвижуулах вэ? Би ерөнхийдөө нь ярьж байна шүү. Энэ хамгийн чухал.
Мөнгөгүй бол мөнгөө үрж чадахгүй шүү дээ. Эхлээд бид нар мөнгө олох хэрэгтэй. Монгол улс мөнгө яаж олох вэ? Энийг хамгийн сайн хийх хэрэгтэй. Олсон мөнгөө яаж дотоод гадаадын хулгайслал өөрчид элдв юмнуудад алдахгүй зөв зүйтэй зарцуулах менежментийг яаж хийх вэ? Энэ хамгийн чухал шүү. Ерөөс энэ дэлхий дээр ганц л юм байдیں۔ Нарийн яриуд мөнгө л байдیں шүү. Олон юм юу яриад ардчил марчил элдв юм юу ч яриад ямар ч юм яриад хэрэггүй. Зүгээр мөнгөгүй бол энэ улс Монгол хинч биш. Одоо Монгол чинь ядуу улсад орсон шүү дээ. Тэр Чингис Мингис ямар ч хамаа байхгүй. Мөнгөгүй. Тэгэл дуусаа. Мөнгөгүй бол хүн бол ер нь одоо хүн биш болчиход байгаа шүү дээ. Ер нь гадуур улс бол улс биш болчиход байгаа. Тэгээ би нэг зүйлийг та хэдийг асуусан дээр хэлчихье. Энэ 5 намаас заа юу. Нэр дэвших хүн бараг байхгүй. За ардын нам арчилсан нам хоёр нэг хөнжилд байгаа нэг юм дэвшүүлэх байх тийм үү? Ярьж байгаа хоорондоо. Энэ хоёр бол хоорондоо одоо юу гэдгийг те нэгэндээ одоо юу тахмаа өгнө. Нэр нь ийм л юм болно. За гэтэл цаана намтай хоёрын нам байгаа. Иргэний зориг ногоон нам байгаа. Энэ хоёрт нэр аваад нэр дэвшүүлчих кандидат байхгүй. За юу. Энэ хоёр нам аль нэг нь намайг дэвшүүлнэ гэх юм бол нөгөө ардын нам арчилсан нам хоёр чинь энэ эрх баригч чинь энэ хоёр намыг хахуулт гүн далайг дэвшүүлж болохгүй шүү. Ягаад гэвэл намайг дэвшүүлэх юм бол байдал айгүй өөрсөд нь эвгүй болох байхгүй тий. Ягаад гэвэл би нэг л зүйлийг хэлээ тий. Би энэ бизнест тий улс төрд би одоо өөрийнхөө мөнчгөрөөр орж ирсэн тий. Надад дарга байхгүй. Одоо тий би хинээч хармааны хүн биш тий. Би хинээс ч хамаарахгүй бас хинээс нь ч айхгүй. Хамгийн гол нь тий. Тийм хинээс нь ч юмгүй байхгүй. Бүрхгүй ч чаваагүй тий. Айхчгүй бүр тий. Тэгэхээр эднэрийн хувьд чинь би тун аюултай итгэдэг байхгүй. Яг гэвэл энэ нөхөр хэзээч тэдний үгээр тэдний хармаагаар дохоогоор явахгүй гүн далаа. Явж ч байгаагүй тий. Хинээс нь ч би мөнгө авж байгаагүй. Хинээс нь ч юу ч гуйж байгаагүй тий. Хэн ч намайг улс төр бизнест оруулаагүй. Хэн ч миний эзэн босс биш. Монголоос ер нь тий улс төрч дундаас тий яг одоо ингээд өөрийнхөө өнөөдрийн хүртэр хинээс ч айхгүй явж тэмцэж ирсэн хүн олоод ирвэл надаас өөр байхгүй шүү. Хинт ч одоо айхгүй тий. Тийм болохоор одоо иргэний зориг нам эднэр үнэхээр одоо Монголынхаа төлөө үнэхээр энэ сонгуульд ерөнхийлөгчийн сонгуульд ялъя гэж бодож байвал намайг дэвшүүлээг би зөвшөөрнө. Дэвшээд би гараад ирэх юм бол улс орныг би өөрчилнө. Би түрүүн зөв ерөнхий юм ярьсан шүү тий. За битэрийн зүгээс асуугаагүй асуулт байна уу? Та нэг сүүлийн юуг бол хариултыг танд үлдээ. Та ингэ нээлттэй хэлэх үг байвал. Та зөндөө юм асууцсан ах нь одоо болчлаа баярлалаа. За энэ удаагийн подкастын дугаарт за Монголын одоо хамгийн Facebook-ийн хамгийн олон дагагчтай нар гээд гүнлэх оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.